Hi guys, хой болонгийнхаа цаашаахийн дугаарт тавтаа морил. За манайха хідүүлээ бодоод төсөөлөд үзцгээе хамтдаа, окей. Чиний хүнд просто амар дурлчихсан байна гин шүү. Үнэхээр крашлаад гүнзгий дурлаад халуун зүрхчин стабр буцлаад л тэ халуу дүүгээд тэр хүнгүүгээрэл болстой үнэхээр амьдрч чадахгүй юм шиг санагдаад л нөгөө хүн чинь бүр ингээ өдрийн бодол шөнийн зүүд болоод л. За тэгээд стабр зориг гаргаж байгаа. За би тэр нөгөө хүндээ тэ өөрийнхөө сэтгэлийг илэрхийлнэ гэсэн зориг гаргаад хэлсэн чинь нөгөө хүн чинь уучлаарай. Би чамайг зөвхөн найз нүдээр хардсан штэ. Эсвэл ах дүүгийн, эгч дүүгийн нүдээр хардсан штэ гэл хэлж гин шүү. За тэгээд ингээ friend zone дүлчээд байжсэн чинь чамд нэгэн боломж гарч ирээд те тэрхүү крашлж байгаа хүнийг өөрийн болгох, тэр хүнийг өөртөө дурлуулах тийм амар гоё opportunity чиний өмнө гараад ирвэл чи тэрхүү боломжийг атгаж авах байсан уу? Хэдийгээр тэрхүү боломж нь штэ те айгуу тийм муу ёрын аргаар тийм тэ одоо хараалж чадах бараг тийм зарчмаар ингээд тэр хүнийг өөртөө дурлуулах байсан ч гэсэндээ чи тэрийг хамаарахгүй яадгийг надад л дурлж ивэл ямар хамаа байсан гэд тэрийг хийх байсан уу? За манайха өнөөдөр би та бүхэндээ obsession гэдэг нэртэй бүр маш гайхалтай үнэхээр амар цоошин аимшиг кино тухай ярьж өгөх гэж байна. Тэгээ энэ кино 5 сарын 15-нд нээлттэй хийсэн баа. Тэгээ одоо яг кино театруудаар гарч байгаа. Нэрээ би Монголд гарч байгаа үгүйг бол сайн мэдэхгүй байна. Би ямар ч гэсэн энэ киног үзчихгээд тэгээ би зүгээр curious те айгу сониуч зангараа үгүй Монголд гарч байгаа юм болов гэд өргөө кино театрын одоо вебсайт руу орсон чинь байхгүй лээ. Гэтэ өргөөгөөс өөр те кино театруудад гарч байгаа үг сайн мэдэхгүй байна. Тэгэхээр манай үзэгчдээс мэдж байгаа хүмүүс байгаа бол доор комент бичээд үлдээгээрэй. Тэгээ энэ кино 5 сарын 15 нээлттэй хийсэн цагаас хойш бүр өстө үнэхээр галзууруулж байгаа. Хаа сайгүй ярьж байгаа. Бүр хүмүүс энэ оны хамгийн шилдэг аимшиг кино байлаа гэж ярьж байгаа. Тэгээ Rotten Tomatoes гэдэг тэр үнэлгээний систем дээр бүр 92% одоо тийм үнэлгээ авчихсан үнэхээр галзууруулж байгаа кино. Тэгээ хүмүүс бол өстой үнэхээр энэ киног биширч шүтж байгаа. 5 сарын 15 нээлттэй хийсэн цагаас хойш TikTok-оор дүүрэн ингээл obsession дээр ингэсэн oh my god гэл тэр киноны хэсэг мэсгүүдийг ингээл тэг клипүүдийг ингээл явуулаад хүмүүс хаасаагүй яриадсан байхгүй. Тэгээ миний бүрстэй амар одоо сониж сан хүлээд угаасаа би нөгөө аим шиг айгуу дуртай. Тэгээд өчтөр очиж үзсэн нөхөртөөгөө тэгсэн чи oh my god you guys үнэхээр амар кино байсан. Бүр ойрын хэдэн жил үзээгүй амар кино байсан. Үнэхээр зүүн зав. Би тэгээ өчтөр шин ундаж чадаагүй айгаад бүр үнэнгээс айгаад зөө уулна ингээл нөхөртөөгөө хамтаа унтж байгаа шүү. Тэгсэн мөртлөө бүр ингээ айгаад ингээл байн нөхрийгөөсөө ингээл наашаа над руу харчихдаггүй би ингээ айгаад ингээ ёо би амар ээжтэй би ингээд бүр жоохон бахта аим шиг нөө үзчих дандаа тэгдэгсаа ээжтэйгээ ээж танаашаа харж чадахгүй те би айгаад ин гэдэг байсан аахгүй тэгсэн чи одоо нөхөртөөгөө над руу харж чадахгүй би айгаад ин гэдэг тэг өчтөр бол үнэхээр унтаж чадаагүй бүр амар айгаад тэгтэл айлгсан байгаа байхгүй үнэхээр зөөн кино байсан манайхаа. За тэгээд би бодоод хүйе манай Монгол гарахгүй байгаа юм шиг байна. Тэгэхээр та нартаа ч гэсэндээ үзэгчтэй ч гэсэндээ ингээд энэ гоё киног ингэж ярьж өгч ингээд хамтдаа айцгаая гэж бодоод ингээд та нартаа ярьж өгөхөөр шийдлээ. За тэгээ өнөөдөр одоо хэдүүлээ эхлээд яг киноныхоо плоттэй үйл явдлын тухай ингэж дэлгэрэнгүй ярьчгаад түүний дараагаар нь би яг энэ киноны тухай ийм мэдээллүүдийг өгөх болно. Одоо тэгээ ямар найруулагч найруулсан, ямар жүжигчтэй тоглосон, тэгээд ер нь гадуур яригдж байгаа үзэгчдийн санал сэтгэл хэр байна энэ дээрээ гэдтэй. За түүнээс гадна энэ кинон дээр гардаг тийм нууцхан тийм secret detail-үүд энэ төр гэдтэй. Ингээд тэднийг explain хийгээд ингээд тайлбарлаад яриад явах болно. За obsession гэдэг чинь юу гэсэн үг вэ манайхан? Донтолт гэсэн үг шүү дээ. Тэгэхээр угаасаа ойлгомжтой байгаа байх. Ямар нэгэн хүн нэг хүнстэй хөтлөө донтцсон байгаа тэр донтолтыг л харуулах. Тэгээ ер нь нэг тийм гол үйл явдалтай кино байгаа байхгүй. За энэ киноны хамгийн одоо гол дүрийн одоо эрэгтэй бол Bear гэдэг нэртэй ийм эрэгтэй байгаа. За Bear болохоор ийм одоо хөгжмийн дэлгүүрт ажилтай айгүй тийм ер нь анх харахад бол айгүй хөөрхөн даруухан ээлдэг залуу юм шиг харагддаг юм. За тэгсэн чинь кино эхлээл тэгсэн чинь Bear
нэг эмэгтэйгийн урд суугаад л те зүрх сэтгэлээ бүр нээж ин гин шүү те. Ники би чамд үнэхээр ингээ хайртай те. Би ингээс чамаа баг анх харсан цагаас хойшлтуурлсан. Чи бол миний хувьд айгүй чухал хүн. Тэгээл үнэхээр би ингээд ямар ч хамаагүй дуу сонсох болгонд чи л миний толгоонд орж ирдэг те. Би өстой чи бол миний хувьд хамгийн чухал хүн гэл өстой амар зүрх сэтгэлээ нэгээл удлаа л те. За гэхдээ яг энэ Barry урталт сууж байгаа энэ эмэгтэй болохоор одоо энэ крашлаад байгаа Ники гэдэг эмэгтэй нь биш ээ. Окей. Зөөгч эмэгтэй байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр Bear өөрийнхөө дотны найз бас хамт ажилладаг найз болох Иэнтэйгээ ингээд ресторанд дайнер суугаад ингээд бэлтэж байгаа юм. Никид хэрхэн сэтгэлээ онгойлгох вэ гэдгээ ингэж бэлтэж practice хийж байгаа байхгүй тий. Тэр practice-аа болохоор энэ зөөгч эмэгтэй дээр ингэж одоо давтаж байгаа гэсэн үг юм. За тэгсэн чинь л тэр зөөгч эмэгтэй болохоор наадах ч өстой гоё юм чи ингээд те тэгээ maybe тэр эмэгтэйдээ Никидээ ингээд гоё бэлэг дуртай бэлгийн ч юм уу цэцгийг нь ч юм авч өгөөд ингээд гоё сэтгэлийн онгойлго гал тэгсэн чинь нөгөө нэг найз нь ингээд эрэхтэй найз нь те юу яриад байгаа юм бэ хөгшөө ийм гачин те ингэж найл гэсэн ийм маягаар ингэж сэтгэл санаагаа уудлаад тахтай гэдгээс шал тэнийгөө над амар тийм cringe байна те ингэжснаас зүгээр Никид ингээд жоохон тийм албаар муухай хандахгүй юу гэдэг аахгүй юу. Яагаад нэг одоо чинь 10 жилийн хүүхдүүд ч юм уу те ингээл сайн гэдгийг илэрхийлж чадахгүй болохоор жоохон шоглоод л те охтуудыгаа шоглож моглол ингээл толгой болгоноос нь татдаг штэ те. Тим маягаар жоохон тийм playfully mean бай, жоохон шоглоотхоо одоо жишээ нь Никийг freaky Niki энэ төр гэж дуудахгүй чи энэ төр галдаг байхгүй юу. Freaky Niki гэдэг нь болохоор энэ Niki гэдэг байгаа эмэгтэйн одоо эмэгтэйг bulliedдаг байсан хэсэг одоо хүүхдүүдийн одоо өгжсэн хочин гинэ. Тэр нь болохоор freaky Niki гэдэг нь жоохон гаж Niki гэсэн үг шүү дээ. Уул нь бол Niki тэр хоч нэрэндээ айгүй дургу гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ гэдэг залуу чи ингээд стат наадхаа жоохон шоглоод freaky Niki энэ тэргээ дуудах юм бол наад охтууд чи иймэрхүү юм дуртай байдаг шүү дээ. Өөрийг нь жоохон ингээд шоглож могсон bad guys айгүй дуртай байдаг ингээл. За тэгээд нэг ийм хэсэг гараад өнгөрлөө. Ингэснийхаа дараагаар Bear гэрлүүгөө харьлаа. За гэрлүүгөө яваад л орсон чинь яасан гэж. Өөрийнх нь хайртай муурн үхчихсэн байж үтэй. Хевсэн дээр ингээ үхчихсэн амнаас ингээ хөөс мөс асгарчихсан заяа. Тэгээ яасан гээ харсан чинь Bear эмээтэйгээ хамт амьдардаг байсан юм байна. Тэгээд эмээ нь асурчихсан өвчнөр. Тэгээд эмээгийнх нь уудаг байсан эмнүүд нь ингээл энэ тэнүүгээр байсан юм байна л та. Тэгсэн чинь нөгөө муурн Bear гэртээ байхгүй ах үед нь тэр эмнийх нь кабинет руу ороод ингээд эмийг нь ингээд те идчихсэн юм байна. За тэгээд одоо ингээ хордлохонд ороод эмийн хордлохонд ороод муурн үхчихжээ. За тэгээд Bear ч амар уйлалаа. Ингээл муурныхаа цогцыг аваад л хогийн ууданд хийгээд л тэ хевсэн уугаагаад л уйлаал л айгүй хэцүү байгаа харагдаж байгаа юм. Тэгээд нэг жоохон сонио юм гэдэг юм бол яагаад тэ хайртай муурн насарчгаад тахт нь одоо цохих өстой газар нь авчиж өгөөд булшлах ч юм уу тэ эсвэл нэг backyard энтертэй бол backyard-ында хүмүүс айгүй Америкчууд муур зураа ингэж оршуулах ч юм уу эсвэл нэг cremate энтер хийгээд тэ шатааж матааж болохгүй очингуудаа зүгээр ингээ хогийн самд ууданд хийгээд ингээ хийждэг хөхгүй айгуу сонио. За тэгэл тэр залуу чинь те Bear ингээл орон дээр хэвтээд л утсан дээр scroll хийгээл байж дээ. Тэгээ юу хийжсэн бэ гэхээр нөгөө нэг крашлаад байгаа эмэгтэй те Никигийнхаа Instagram руу орчихсан л өстой бүр ингээ сток хийгээл хамаг зургийг нь үзээд лайк майк дараал өстой те стокертол байж байгаа байхгүй. За тэгсэн чинь Niki залгаад дээ шүү. Ники залгаал хүй Bear чи 90-д өнөөдөр hangout-нд хэдүүлээ уулзаад нөгөө шоурн гэсэн 90-д гэл тэгсэн чинь би өнөөдөрөөс очиж чадахгүй юм шиг байна завгүй байна гэл тэгсэн чинь яагаад чи хүрээд ирэлтэй би чамд хэлэх юм байгаа юм аа чи хүрээд ирэлтэй гэл тэгсэн чинь харин чадахгүй юм шиг байна гэл тэгдэ тэгсэн чинь би хараа ажлаасаа гарах гэж байгаа. Тэгээд саяхан тэгээ 2-7 хоногийн нөөрөөсөө захиралдаа өгчихсөн 2-7 хоногийн дараа ажлаасаа гарна гэдэгт мэдээлэл өгчихсөн гэл. Тийм учраас тэ чи хүрээд ирэлтэй энэ тэрэг гуйж байгаа байхгүй. Тэгэхээр Bear ингээд яг яг ятхагдаад би тэгвэл өнөөдөр яваад чи гэд. Тэгсэн чи яг утсан дээр ярил байжсэн чи гиг үнтх Niki oh shit гэлдэг таахгүй. Тэгсэн чи яасан гэлсэн чи би Crystal тэ ингээд нэг чулууга зөөдөг чулууга ингээд унгаагаад хаалцглаа тэ эвдэлчихлээ гэл тэгдэ. За тэгээд Bear яг нөгөө найзуудтайгаа очиж уулзах гад явхаасаа өмнө нэг тийм Crystal газар чулуу молоо зардаг те нэг тийм одоо feng shui дэлгүүр ч юм уу те нэг тиймэрхүү төрлийн дэлгүүр рүү ингэж явж очиод нөгөө нэг Crystal авч өгөх гээд нөгөө эвдэлчихсэн Crystal-ийн оронд нөхөх нэг тийм Crystal авч өгөх гээд ордгийн. Тэгээд тэр дэлгүүрийг хараад байжсэн чинь нэг тийм
юм нүдэнд нь туслаа шүү. Ингээ гаднаас нь харахаар нэг тийм зүгээр нэг юм урт бокс байгаа байхгүй, нэг юм урт хайрцаг. Тэгээд хальт харахаар нэг чүдэнц мүдэнс шиг юм шиг те, нэг юм урт чүдэн зэнтэр шиг харагдаж байгаа юм. Гэтэ үгүй заяа. Юу вэ гэхээр штэ те, One Wish Willow гэдэг нэртэй нэг юм байгаа юм. Тэр нь юу ч юм хэрэг нэг хүсэл гэж байгаа штэ те. Willow Tree гэдэг нэг тийм мод гэдэг штэ те. Нэг хүслийн мод гэдэг нэг юм нэртэй зүйл байгаа юм. За тэгээд ингээд уншаад үзсэн чинь те, you only get one wish гэсэн байгаа байхгүй. Чи ганцхан л нэг л хүслийг хэлж болно. Тэгээд хүслээ хэлээд ингээд дундуур нь хугал ийм нэг дотроо ийм стик нэг мод шиг юм байгаа юм байна л да. Тэрийг ингээ хугал моол гэж бичсэн байдгийн. Тэгэл нэг кашир дээр нь очиад хүү энэ нэр үнэнгээс үйлчлэх юм уу гэж тэгж байна. Тэгсэн чинь мэдгүй. Гэтэ ямар ч гэсэн авчих юм бол тэ битгий хурж ирээд гомдлоод байгаарэ. Бусад хүмүүс шиг гэлтэгдэх байхгүй. Тэгэхээр нь яагаад хүмүүсийг гомдлоод байдгийг үнэхээр хүсэл нь биелжглээ гэж гомдлоод байдаг юм уу? Эсвэл хүсэл нь биелсэнгүй гэж гомдлоод байдаг юм уу гэсэн чинь нөгөө кашир мэдгүй гэл ингээл өнгөрчтэй байхгүй. Тэгснэ нөгөө залуучин нөгөө эмэгтэйдэг Crystal нөгөө чулуу авч өгчсэн нь болоод зүгээр юм хүсэл биелүүлэх нэг юм аваад өгчөж байгаа юм. За тэгээд Bear нөгөө найзуудтайгаа уулзах гээд очлоо. Найзуудтайгаа уулзах гээд очисон баанд нь хин байсан бэ гэхээр Nikki одоо нөгөө хайрлаад байгаа, крашлаад байгаа эмэгтэй, тэг хамт ажилладаг эмэгтэй. За тэгэнгүүтээ нөгөө нэг одоо киноны ихэнд харсан эрэгтэй найз нь буюу Ian бас хамт ажилладаг. За түүнээс гадна Sarah гэх бас нэг охин байгаа. Тэр нь бас эднэртэй хамт нэг газар ажилладаг. Энэ дөрвөлээ нэг газар нэг хөгжмийн дэлгүүрт ажилладаг байхгүй юу? За тэгэл энэ дөрвч ингээл hangout тэгэл ууж идэл суужсэн чинь л энэ боломжийг ашиглаад Bear нөгөө Nikki-тэй хойлохнаа байгаад нэг те хайртай одоо дуртайгаа хэлэхэд байгаа байхгүй юу. Тэгэл нөгөө нэг найз руугаа энэ лүгээ хараад л чи нэг те энэ Sarah аваад ийшээ яваадгал та би ингээ хойлохнаа үлдээд ингэмэр штэ гэл нэг нүд амаараа ингээл харилцаад л. За тэгсэн чинь нөгөө нэг найз нь тэнийг юм болохоор ерөөс тэрийг нь ойлгохгүй. За тэгсэн чинь Nikki ингээл би теклөө очиод те баарлаа очиод хэдүүлээ уух юм аваад ирээ гэл явдгийн. Тэгсэн чинь Bear тэгвэл би хамт явъя чамтай хамт явъя гэл Nikki-тэй хамт явж байгаа байхгүй юу. За тэгээ баарн дээр байгаад яг ингээл сэтгэл зүрхээ илэрхийлэх гээл байжсэн чинь нөгөө хоёр шаврын хаалт хүрээд ирлээ. Sarah Ian хоёр хүрээд ирж байгаа байхгүй. За тэгэл энэ хоёр чинь дөрөв чинь нийлэл за хэдүүлээ ууцхаа юм гэх юм угаал. Тэгэл байж байгаа нь харагддаг юм. За тэгээ энэ дөрвөн хүнээс те энэ найзуудаараа дөрүүлээ баа штэ те. Энэ гурван найзуудаас нь ганцхан хөөрхий Sarah нөгөө эмэгтэй нь Bear-тэй хойлохнаа байж хата хэлдэг байхгүй. Яна Bear би чиний тэгээ муурчин нас орсон гэдгийг сонссон. Намайг үнэхээр уучлаарай гэдэлтэй. Тэгэл ингээл comfort enter хийгээ байж байгаа нь харагддаг. За тэгээ шүн дуусны дараагаар нэг шүн нэг 12 өнгөрөөдөлтэй нэг миг болох гэж байгаад энэ хэд ингээ баарнаасаа гараал явж байгаа юм. Тэгээ харсан чинь Sarah энэ хоёр болохоор ингээ цаашаага парыгаа өргөжлүүлэх гээд байгаа байхгүй. Айлаа хоёр дахь пар руу явъя яа тэрэг гэдэл. Тэгсэн чинь Nikki болохоор өөрөө машин барьж ирээгүй. Тэгээд Bear-ээс хинээс Ian-ээс асуугаад байгаа байхгүй. Ian чи намайг хүргээд өгчих л дөө манай гэрлөө. Би ингээд дахиж шоудмааргүй байна. Тэгээ зүгээр гэртээ очиж унтмаар байна гэд. Тэгсэн чинь нөгөө нэг Ian гэдэг залуу нь болохоор Sarah хоёр болохоор үгүй хэдүүл дахиж шоуд ийл та гэл. За тэгсэн чинь Bear энэ боломжийг олж хараад л те. Би ч гэсэндээ ерөөсөө ингэж дахиж шоудмааргүй байна. Юу би угаасаа гэрлээгөө явах гэж байгаа. Nikki би чамайг хүргээд өгье замдаа гэд. За тэгээд энэ хоёр ингээ машин цугаад явлаа. Хүргэж өгжөө хооронд нь энэ хоёр ингээл хоорондоо бах юм ярьж байгаа байхгүй. Тэгээд Nikki болохоор ингээд зохиолч юмхтэй тий юм хүм бичих дуртай, зохиол бичих дуртай охин байгаа байхгүй. Тэгэл хэлээл би ажилласаа гарч байгаа учраас ингээд гэх юм бол би ингээд ер нь өөрийнхөө бичиж байгаа ажил зохиолдоо ингээд улам ингээд харал хандуулмаар байна. Түүнээс гадна би ингээд хайрын түүх бичиж байгаа. Тэгээ love story бичиж байгаа учраас тэрийгээ ингээд сайн болгохын тулд I need to feel love in order to write a love story гэж аахгүй. Би ингээд яг сайн хайрын зохиол бичихын тулд өөрөө хайрыг мэдрэх хэрэгтэй гэж хэлж байгаа юм. Тэгсэн чинь нөгөө Bear чинь ингэж хэлж аахгүй. Чи romance бичиж байгаа мó? Is it a romance гэж тэгж аахгүй. Тэгсэн чинь Nikki болохоор no, it's not a romance. It's a love story гэж тэгж аахгүй. Энэ чинь романс биш ээ, хайрын түүх гэж тэгсэн чинь Bear is there a difference гэж тэгж аахгүй. Романс, хайрын түүх хоёрын хооронд ялгаа байдаг юм уу гэж тэгсэн чинь Nikki юусаа хариулаагүй. Энэ бол айгүй чухал юм байхгүй манайха. Энэ киноны ер нь утганд айгүй чухал зүйл гэсэн үг. Яагаад вэ гэхээр Bear гэдэг энэ залуу романс, хайрын түүх гэдэг хоёрын яг гол том ялгааг нь ойлгохгүй байгаа байхгүй. Тэр нь айгүй чухал энэ киноны утганд.
За тэгэл Bear хэлж байгаа байхгүй. Би чам нэрээ нэг бэлэг авсан. Ингээд буухасаа өмнө надад сануулаарай би чамд өгөн шүү гэл. Тэгээд Ники хэлж байгаа байхгүй. Чи нэрээ мэдсэн нөө Sarah чамд ингээд дуртай, чамаа ингээд крашлдээ штэ. Чи тэр тухай юу гэж бодож гин гэл тэгсэн чинь Bear би Sarah-г зөвхөн ингээд найзын нүдээр хардаг гэл тэгсэн чинь тийм үү гэл тэгэл өнгөрөөж байгаа байхгүй. За тэгээд энэ Никигийн яг гэрийн гадаа хурж ирэл Ники яг буух гал тэгсэн чинь Bear нөгөө нэг ийн гэд найзынхаа тэнэг одоо зөвлөхөг сонсоод за баяртай Freaky Nikki гэж хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө Nikki буцаж хурж ирэл чи яа намайг ингэж дуудаж байгаа юм. Тэгээ why would you call me that? I don't like that гэж хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь за уучлаарай те би мэдсэнгүй би зүгээр тоглож ирсэн маа гэл. Тэгсэн чинь ингээл Nikki гинтхэн асууж байгаа байхгүй. Do you like me? Тэгээ чи надад дуртай юм уу? Надад сайн юм уу? Гэл тэгсэн чинь уул нь бол энэ боломжнд байгаа ч гэдэг Bear-ийн хувьд боломжнд байгаа тэгээ яг зориглоод л те тийм ээ би чамд дуртай гэд хэлчихгүй тэнийг юм шиг үгүй би зүгээр хоёлаа бол айгүй сайн найзууд гэж боддог гэж хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг нь good okay гингүүтээ яад орчихсон гэлгүй яад өгч байгаа байхгүй. Тэгсэн чинь л нөгөө нэг Bear чинь хэвээр өөрийгөө зүхээлтэй ямар тэнэг новш байстаа энэ боломжийг алдаж хэлчихгүйдээ ямар тэнэг юм бэ гэл тэнгүүтээ уурандаа өөрийнхөө нөгөө нэг өөргөвчөг гаргаж ирээд л уул нь бэлэг болгож өгөх гэжсэн тэр нөгөө нэг one wish will гэдэг тэр одоо стикээ уул нь Nikki бэлэг болгож өгөх гэжсэн штэ. Тэгснэ болонгуудаа өөрөө гаргаж ирэнгүүтээ тэгэл хайрцагнаас нь гаргаж ирэнгүүт энэ одоо шидэт саваач гэх юм уу ингэ дуурдаг заяа. Да гэх нэг айгуу тийм эвгүй жоох дуугардаг заяа. Тэгээд шууд хэлж байгаа байхгүй. I wish Nikki loved me more than anyone else in the world. Тэ Nikki намайг ста энэ дэлхий дээр хинээс ч илүүгээр намайг хайрладаг байгаасаа гэж хэлэнгүүтээ нөгөө стик ингээд дундуур нь хуучж байгаа юм. За тэгчээд л тэрийг бацаал ингээл те юундаа өргөвчөндөө хийгээл за ингээл хөдлөе доо гэл ингээл хөдлөхгүй л ингээл баруун тишиг хардаг байхгүй юу. Байшин лөө. Тэгсэн чинь юу гэж нөгөө Nikki чинь айгүй амир заяа манайхаа айгүй эвгүй үзэгдэл байсан. Харанхуй ааштай гадаа. Тэгсэн чинь нөгөө нэг Nikki чи яг өөрийнхөө байшингийнхаа урдлынхаа порчн дээр ингээд сүүдэрт зогссон. Яг хинлүү Bear лөө хараад ингээд машин лөө хараад ингээд стер хийцэн ингээд зогсож идэг. Тэгээ нөгөө нэг Bear шин жоо хаяагаад оо shit гэж ингээд лайж авахгүй. Тэгсэн чинь нөгөө Nikki чинь буцаж хурж ирэнгүүтээ амар сони эвгүй аашлаа заяа манайхаа айгүй эвгүй хэсэг энэ чи надад нэг юм өгнө гэжтэй нэг бэлэг өгнө гэжтэй гэсэн чинь би харин гэртээ марцсан юм шиг байна гэсэн чинь okay do you want to come in гэлзээ чи манай гэр орох уу гэсэн чинь I don't know it's kind of late гэлтэй сэмтгэн айгүй орой болсон байна гэсэн чинь би гэртээ ганцаараа баймирг байна like I just lost my cat гэлтэй байхгүй. Би ерөөсө гэртээ ганцаар баймирг байна. Ягаад гэхээр би ингээд саяхан ингээд муураа алдсан шүү дээ. Тийм болохоор би гэртээ ганцаар баймирг байна гэсэн чинь Bear амар гайхал. Уул нь бол Bear дөнгөж саяхан муураа алдсан шүү дээ. Муур насарчихсан. Тэгсэн чинь Nikki өөрийгөө муураа алдсан гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр Bear амар гайхал. Чи муураа алдсан. You lost your cat гэсэн чинь I mean you just lost your cat. Тэ чи дөнгөж сая ингээд муурч насарсан юм чи ганцаараа бамирг байгаа байлгүй дээ ингээд ороод ирэлтэй гэл ингээд айгу сонио аашлаад байдаг. Тэгсэн чинь Bear ингээд гайхал үгүй мэдгүй ингээд арай орой болсон байна maybe тэ маргааш ингээд хоёлаа уулзаа гэл тэгсэн чинь okay yeah гэд ер нь нэг тийм сааталд ороод байгаа хүн юм шиг нэг сааталд орчихсон робот юм шиг айгүй эвгүй ингээд сонь юм яриад байгаа нь харагддаг. Тэгэл тэгснээ Nikki нэг ийшээ машиныг артлаар нь тойрсноо босож хурж ирэнгүүт уртлаар нь тойроод тэгснээ яг Bear одоо хаалган дээр нь хурж ирэнгүүт хаалгыг онгоолгонгуудаа ингээд юуг нь бүсийг нь тайлах гал заяа. Альвүртээ хоёлоо манай гэрлээ орё л да би ингээд ганцаараа баймирг come on let's go in энэ гэл. Тэгэл нөгөө нэг Bear чинь жоохон гайхаж жоохон тоглоод л тэ хаа гэл энийгэл яагаад аа мэж are you okay what's going on гэл жоохон энийгэл ингээд тоглоом хийх гэл. Тэгээд ерөөсө машинаас нь гарахгүй байсан чинь Nikki буцаж хурж ирэнгүүтээ тойрч хурж ирэнгүүтээ нөгөө судалд нь ороод тэ. Тэгснэ би ерөөсө ганцаараа баймирг тэгвэл танаа гэрлөө чи явъя гэл тэгсэн чинь яагаад гэсэн чинь гиг үнтхэн Nikki ингээл уйлалж авахгүй тэгснэ манай хор тавтар туссан одоо өөх гэж байгаа гэж уйлал
Тэгэл бэр айгу айгаал яна уус дуучлаар би мэдээгүй мэн гэл гэсэн чи тийм учраас би ус гэртээ ганцаараа баймиргүй танаа гэрлээ яваа гэд. Ер нь айгу эвгүй ингээд үйлч гаргаад ирж байгаа байхгүй нэг. Тэг бэр юм бодлого үнэхээр л ингээл аав нь л тэг ингээд би муудсан бахтаа тэгэл айгу хэцүү өсгөл санааны явт хэцүү байгаа мэн гэж бодоод нэгийг аваад гэрлүүгээ явлаа. За тэгээд гэрлүүгээ очоод нэг ингээл юунд нь очиж байгаа байхгүй. Унтлагын өрөөнд байгаа юм. Яг орморн дээр ингээл суудсан. Тэгсэн чинь ингээл бэр за чи ингээд энэ цайхан амраараа гэл тэгсэн чинь чи надтай хамт унтахгүй мэ чи надтай хамт унтчихдаггүй би ингээд те ганцаараа ерөөсөө баймиргүй байна. Яагаад тэгэхээр би ингээд хэрэг ганцаараа байх юм бол толгоондоо юм бодож ингээд гунигалсаар агаад ингээд унтаж чадахгүй байх чи надтай хамт унтчихдаггүй гэл. Тэгсэн чинь ингээл бэр за окей гэл орон дээр гараал ирж байгаа байхгүй юу. За тэгэл орон дээр суугаал байжсэн чи гиг үнтх нэг ингээл жоохон те flirty гэл ойртож ойрцсараагаал ингээл энэ хоёр үнсэлцээд эхэлж байгаа. Тэгэл Barry хувьд бол тэ энэ айгу гоё байгаа шүү дээ. Энийг л хүсэж исэн. Тэгэл энэ хоёр ингээл үнсэлцээл ингээл тэ make out тэгэл байжсэн чи гиг үнтх нэг what the fuck гэл ингээл аргашгаа гиг үнтх ингээд нэг бүр ингээд нэг тийм tranснаас гарч байгаа юм шиг тэ ховстуулч юм байж байгаа тэр ховсноос ингээд гарч байгаа юм шиг гиг үнтхэн үнсчихсэн гиг үнтх what the fuck гэл нэг айгу амар сүс мүс харсан юм уу яасан аялтай тэ гиг үнтх ингээд аргашаага болоо заяа. Тэгээ нөгөө нэг бэр чинь бүр ингэ санарчж байгаа юм чаа. What the fuck is going on нэг яагаад байгаа юм бэ чи юу болоод байгаа юм бэ гэл. Яасан би чамайг хүсэхгүй байгаа дургүй юм чи хэлчихсэн юм чи яагаад ингэ даашлаад байгаа юм бэ гэл амар айцсан. Тэгсэн чи нэг ягаал уучлаарай I don't know тэг би ингэ нэг хийм харах шиг болсон юм байна. Намайг уучлаарай гэл дахин тэргээ хэлээл заяа. Тэгснэ цаа хойлоо ингэ буцаад унтыг намайг уучлаарай гэл. Тэгээд шүн донд болсон чинь угаасаа тэр нэг орон дээр унтааг байсан. Ники яг орон дээр нь унтсан бэр болохоор ор засчихсан яг орныхон доор ингээд газар унтж байгаа байхгүй. Тэгснээ ингээд шүн босоод том рүүг оронгуудаа компьютерн дээр ингээд гуглдж байгаа. Энэ One Wish Willow гэдэг энэ хүү зөөлдөө үнэнгээсээ үйлчилдэггүй гэл ороод тэгсэн чинь Reddit forum байгаа аахгүй тэгсэн чинь зарим хүмүүс болохоор ингээл өстө амар үйлчилдэг штэ үнэнгээсээ чинь ихнээсээ үйлчилдэг ингээл зарим хүмүүс болохоор ёо ийм гачим дэтгээд тахтай наадах чинь зүгээр л ийм collectible те ингэж цоглуулдаг хүмүүсийн ингэж одоо цоглуулдаг тийм эд хэрэгсэл штэ наадах чинь үнэнгээсээ юу гэж үйлчилдэг ингээл гэсэн чинь зарим хүмүүс болохоор үгүй үнэхээр үйлчилдэг юм а манай ээжтэй амар цараматай байжснаа гиг үнт наадах чинь хэрэгэлсэн чинь ингээд ингээ хүслээ шивсэн чи амар хөөрхөн болцсон энэ төр гэл янз бүрийн ийм фидбек байсан байхгүй. За тэгэл өөртөө ч итгэхгүй за ийм тэнийг юм би ингээ итгэжлээдэг сан тэнэгтчлээдэ гэж бодоод буцаад онцлогынхаа өрөөлөө яваад орсон чинь нөгөө нэг чинь орон дээр ингээ суудсан заяа. What were you doing? Чи юу хийжсэн гэл тэгсэн чи би зүгээр санаал орчод ирсэн маа гэл. Тэгэл дахиад буцаад орондоо орох зүгээр газар унтах гэсэн чи надтай хамт унтчих чадахгүй гэл дахиад гуугаад. Тэгэд энэ хоёр ингээ хамтдаа унтаад тэ шүн зүгээр хамтдаа нэг орон дээр унтчих байгаа байхгүй. Тэгээ өглөө бослоо. Бэр тэгсэн чинь нэг орон дээр нь байдаггүй шүү. Тэгэд галын өрөөлөгөө яваад орсон чинь галын өрөөнийхөө ширээн дээр ингээ юу бэлэн заяа. Хоол өглөөний хоол хийчихсэн. Тэгэл цаашаага галын өрөөлөгөө яваад орсон чинь яасан гэж нөгөө нас орсон өвгцэн муурыг нь хогийн савнаас ингээд тэ гаргаад ирчихсэн ингээд тавьчихсан хажуу талаар нь лама энэ дээр ингээд хасаагаад нэг shrine хийчихсэн заяа. Тэгээд тэгсэн байж тэгэл нөгөө бэрч амар айгаал эвгүй санагдал what the fuck Ники гэлсэн чи би зүгээр юу хүндэтгэл үзүүлээ гэж бодоод тэ ингээд мууранд чинь зариулаад memorial хийж гэж бодоод гэлсэн чи this is fucked up Ники гэлтэй тэгээд ингээд өнгөрчихөж байгаа юм. За тэгээд энэ хоёр чинь нэг газар ажилладаг болохоор хамтдаа дэлгүүрлүүгээ яваад орлоо. Тэгсэн чинь л нөгөө нэг ийн гээд найз нь те. Хөөе та хоёр яагаад хамтдаа ажилдаа ярьж байгаа? Яасан та хоёр хамтдаа хонсон юм уу? Яасан did you guys have sex? Did you fuck her? Энтэр гэлзээ. Тэгсэн чинь ийн бэр хэлж байгаа хгүй. Үгүй бид хоёр ингээд ярьсан хамтдаа тийм янз бүрийн нийтрийн болоогүй. Гэхдээ хамтдаа ингээд те манай гэрт хонхоо хувьд бол хонсон. Гэхдээ нэг айгу сонио ажиллаад байсан өчтөр ингээд нэг сонио эвгүй зан ааш гаргаад би бүр ингээд гайхаад ингээд хамтдаа үнсэлцчихсэн гиг үнтгийн freak out тэгээд ингээд орилж морилоод бистэй сайн ойлгохгүй байна гэсэн чинь энэ хоёр ингээд яриад зогсож байгаа хгүй. Тэгсэн чинь цаана нь Ники бүр ингээд бэрлөө нүц ингээд анивчихгүй ингээд хараал яадаг. Бүр амар удаан хугацааны турш тэгэл ингээд инээгээ заяа. Яг юм байдалтай. Бүр маш удаан хугацаагаар. Тэгэд
энэ хэлэхтэй болохоор надад чинь юу мансууруулах байц мэт хэрэгэлсэн байсан юм шүү гэл. Тэгсэн чи үгүй аав нь ингээд насварсан юу лээ аав нь хор тавдар туссан гэсэн тэгээд ингээд өөр нь амар сэтгэл санааны том цочрол болсон юм шиг байлаа гэсэн чи өө тийм үү нэг гэж аавтайгаа тийм ойрхон биш үстэй аавтайгаа уулзаагүй амар олон жил болж байгаа ер нь аавтай амар дургуйч тийм байхад тэгэж амар сүрдээ хүлээгээд аваад байгаа юм энэ гэл тийм ярьж байгаа байхгүй. За тэгээд энэ хэд ажилласаа тараал тэгсэн чинь Ники Бэр хэлж байгаа хгүй Никэд би чамаа өндөр хүргэж өгч чадахгүй гэсэн чинь Ники тийм ээ мэднэ хин энэ намайг хүргэж өгөх гэж байгаа би зүгээр чиний машинаас чи юугаа цүгээ авах гэж ингээл тэг цүгээ аваад энэ хэд салгаа явдаг хгүй. За тэгээд Бэр гэртээ байж байхдаа ийнтэй л ингээл уцаа ярьж байгаа. Тэгээ чи яасан Никийг хүргэж өгөхдөө ингээд тэр тухай ярилцсан уу яагаад тийм сонио аачлаад ясан ингээл гэсэн чинь надад хэлсэн Ники үнэнгээ хэлсэн ингээд юу хэрэгэлсэн мансууруулах байдс Молли хэрэгэлчихсэн байсан юм байна лээ гэл. Тэгээд уцаар ярьж дуусаагүй байхад нь хаалга зогч байгаа байхгүй. Бэрийн хаалгаа тэлсэн чинь нөгөө нэг Ники чинь амар говьц өмсч гисэн тэ янаг говьц өмсч гисэн тэ аюу гой плаж өмсч гисэн ингээл байж байгаа байхгүй тэгснэ би чамаас ингээд уучлалт гуйх гад өчтөр аюу жоохон юу сонин аашилчихсан байлаа намайг уучлаарай би нөө нэг аавынхаа тухай ингээд сонсоод аюу сэтгэл санаагаар унсан болохоор амар их согтууруулах хундаа хэрэглээд дээрээс нь Молли энэ төр хэрэглээд ингээд мансууруулах байц хэрэглээд жоохон тэ фрик аут хийчихсэн байлаа уучлаарай гэл тэгснэ Bear би чамд ингээ айгуу сайн тэ I like you and I know you like me гэж яахгүй Bear чи надад ингээд тэ крашлдаг гэдгийг би мэднэ. Тэгээ би ч гэсэндээ чамд ингээ крашлдаг гэл. Тэгэл нөгөө Bear чинь really үнэнгээсээ чи надад хайртай юм уу гэлсэн чинь yes гэл. Тэгээ энэ хоёр ингээд юу яж аахгүй хосод болж байгаа гэсэн үг юм. Тэгээд ингээл энэ хоёрын яг хос болчихсон байгаа нэг монтажыг хардаг байхгүй юу ингээл янз бүрийн клипнүүдийг хэсгүүдийг харж байгаа гэсэн үг. Ингээл яг л хосууд юу хийдгийг харуулаад л тэ хамтдаа гэртээ кино үзээд болцоонд яваад амар дотн байгаа тэ хэдэн өдрүүдийг ингээд харуулдаг байхгүй юу. За тэгчээд энэ хоёр нэг өдөр хамтдаа ингээл орой хоолндтай dinner date хийгээл байжсэн чинь гигүнтхэн ингээл залгаж байгаа юм. Бэрлөө. За тэгэл би уцаа авал би энэ над руу залгаад байна би яваад уцаар ярьчих дээрээ гэж явдаг байхгүй. Рестораны нэг хэсэг рүү очил байжсэн чинь нэг айгу амар ингээл энийг Бэрийг уцаараа яриад байж хооронд ингээл арталт нь ингээл очиж ингэж харж мараад л заа айгу амар. За тэгсэн чинь яах гэж энэ залгасан бэ гэхээр өштэй те. Хин наад нэг чинь чамд худлаа яриад байгаа юм шиг байна. Никигийн аав нь ерөөсө хор тавдар мавдар тусаагүй гэдэг би олж мэдсэн. Бүр ингэс та эвэрүү сав саруул явж байгаа юм байл. Наадах чинь наад Ники чинь одоо тий чамд ингээд ерөөсө урд нь сайн мэн байдаггүйс нэг гигүүдгийн ингээд чамд сайн болоод ингээ үерхэд эхэлчихсэн. Наадах чинь янз бүрийн тийм муу санаагаар ингээд байгаа хаа чи наадхаасаа жоохон болгоомжтой байгаараа чамайг ашиглаж иж магадгүй энэ төр гэдэл тий. Тэгээд нөгөө нэг Бэр чинь жоохон эвүүцэж байгаа байхгүй тий. Яага надад худлаа ярьсан болоо энэ төр гэж бодоод. За тэгэл буцаж суугаал. Тэгэл ер нь Никигийн хаашилж байгаа нь айгүй заяа. Манайхаа айгүй ингээл нэг өөрөө биш юм шиг тэгснэ ингээл I love you so much. I love you so much гэж мэгэл заяа. Бис чамсаа хөтлөө хайртай. Үнэхээр хайртай гэл айгүй ингээл дүр зургийг ингээ харуулдаг. Тэгэл Ники нэг бэлгийг өгж байгаа юм Бэрт. Тэгсэн чинь ингээл бүр удмаар нь дамжсантэй ээжийнх нь эмээ ингээд дамжуулсан нэг чулуу гинэ. Ийм чулууг ингээд чамд өгж байгаа. Ягаад тэгэхээр би чамайг тэ айгу мундаг food critic болоосай гэдэг тэ ийм хин Бэр тэгжсэн байхгүй би ингээд хоол шүүмжлэгч тэ food critic болохыг амар мөрөөддөг гэд. Тэгсэн чинь маа энэ чулуу чамд ингээд тэ айгу тийм confidence өөртөө итгэлийг ингээд өгнөө. Тэгээд чи сайн food critic болоорой гэдэг ийм чулууг бэлгэлж байгаа байхгүй. Тэгээ Бэр чинь бодож ирсэн гэвэл үнтэй асууж байгаа байхгүй. Ники чи ингээд хаав чин хор тавдар туссан гэсэн яг үний юм уу гэл тэгсэн чинь гигүнтхэн ингээл Ники No Why would you do that? I thought we were having a great dinner. Why would you do that? гэж ингээд орж мөрлөө заа гигүнтхэн амар сайн юу болгоод ингэ босож ирж мэрээд тэр ресторанд байгаа хүмүүс бүгд ингэ шокнд орсон. Тэг бүр ингээл орилоо тэгсэн чинь нөгөө нэг тэ Бэр чинь ингэ сандраал ингэ суулгаал. Чи яагаад байгаа юм бэ гэсэн чинь манай аав хор тавдартай байх уугүй яг үнэхээр чамд ямар хамаатай юм те? Does it really matter?
Гэл тэгсэн чинь нөгөө нэг бээр чинь жоохон тайвшруулах гал те. Үгүй хамаагүй зүгээрээ надад хамаагүй би ерөөсө тэрийг тоохгүй. Чиний худлаа ярьсан үгүй чи надад хамаагүй гэл. Тэгэд ингээд тайвшруулж байгаа байхгүй. За тэгээд дараагийн син гарсан чинь энэ хоёр гэртээ очичихсан. Бээрийн гэрт очичихсан нөгөө нэг загас наадуулаад сууж байгаа гэсэн үг заяа. Яг team scene гардаг. Гэхдээ тэр айгүй эвгүй scene заяа манайхаа. Bear ингээд яг Никигийн дээр ингээд юу яаж байгаа байхгүй юу? SEX хийж байгаа юм. Тэгсэн чинь Ники болохоор эрттэй бүр ингээд хөвтчихсэн. Царай нь болохоор манайхаа уул нүд мүд нээлттэй байгаа юм. Тэгсэн мөртлөө зүгээр нэг юм гөлөрчихсөн заяа. Нэг юм л ингээд гөлөрчихсөн. Ерөөсөө өөрийнхөө ухаан санаанд байхгүй байгаа юм шиг ингээд гөлөрчихсөн. Тэгсэн мөртлөө нөгөө нэг хүн эмэгтэй хүн таашаал авахаар SEX хийж байхдаа ямшуун дуунууд гаргадаг үлээ ингээл мөн энэ гэж мэгэл те. Тим дуунууд гаргаад байгаа мөртлөө царай нь ерөөсөө тэрнтэйгээ зохицохгүй. Ингээ гөлөрчихсөн. Айгу амар. За тим нэг хэсэг гардаг. За тэгээд энэ хоёр унтлаа. Шүн дүнд гиг өнтхэн 3 цаг болж исэн чинь ингээ сэрж байгаа байхгүй. Тэгсэн чинь Bear сэрсэн. Тэгсэн чинь Ники орондоо байдаггүй шүү. Хажууд нь байхгүй. Тэгэл ингээл харсан чинь хав харанхууд өрөөний болонд манайхаа айгу амар зав инсекстэй айгу амар өрөөний болонд хав харанхууд сүүдэрт Ники ингээ болон зогсож идэг. Bear ингээл айгу айгаал Nikki, what are you doing? Гэлтэй чи юу игээд байгаа юм бэ Nikki гэл тэгсэн чинь I'm watching you sleep гэлзээ. Би чамайг унтж байгааг чинь хармаар байна. Гэл тэгсэн чинь can you not do that? Чи тэгэхээр болчих л да. Тэ намайг бити ингээд ширтээд байна унтж байгаа. Чи зөвхөн хурж ирээд унтал та. What are you doing гэл тэгсэн чинь Nikki ингээд ингэж гарч ирээл зэ тэр сүдэрнээсээ. Яг нэг муур шиг юм шигтэй ингэж гарч ирээл айгу эвгүй хөдөлгөөн хийгээл. Тэгэд шалдан зүгээр дээгүүрээ ихний Bearing нэг тийм урт цамцаг өмссөн байгаа байхгүй. Тэгсэн чинь өө чи миний цамцаг өмссөн юм гэж Bear хэлсэн чинь тий яад бол яг чам шиг үнэрсэж байна. It smells like you гэлзээ айгу амар. Тэгснэ гин үтгий ингэж ийшээ хөдлөл нэг ийшээ хөдлөл айгу амар эвгүй хөдлөхөө тэгэл нөгөө Bear чи айгу айгаал те. Чи яагаад байгаа юм бэ Ники чи зүгээр хурж ирээд унталтаа гэл тэгсэн чинь гин үтгий ингэж уйлаад эхэлж байгаа байхгүй Ники. I feel like you don't love me as much as I love you. Гэлүүлээ заяа. Чи ингээд би чамайг хайрладаг шиг их хэмжээгээр чи намайг хайрлах байгаа юм шиг надад санагдаад байна гэл ингээл уйлал болж байгаа байхгүй айгүй. Та нар зүгээр төсөөлөд үз. Харанхуй шүнтэй гэрэлгүй тийм үед ийм харж ингээд та нар бодож үзтээ. Нөө Bear чинь барастаа амар салганцсан те. Би чамцтай амар хайртай штэ. Би чамд айгүй хайртай гэл тэгсэн чинь нөгөө Ники чинь окей гэл тэгснэ. Go back to sleep гэлж аахгүй. За чи буцаад унт гэлж аахгүй. Тэгсэн чинь нөгөө нэг Bear чинь айгүй өвгөнд нь ороод цаа амар айсан ч гэсэндээ өвгөнд нь ороод ингээл хаж жишээ болоод ингээл нүдэ анил унтах гал байж чи гэг үтгэ гэл орилол. Тэгэл ингээл нөгөө хин Bear чинь сэрэл те нүдэ нэгэл ингээл харсан чинь нөгөө Ники ч хаанч байдаггүй шүү бүр ингээл хайгаал олдоггүй. Тэгсэн чи гэгүнт нөгөө нэг ч гараад ирцээ. Тэгсэн чи айгүй ингээд толгойнхоо урталт заа юу барьцсан. Вартай цэцэг барьцсан. Нүрэ халгаалчихсан ингээ гараад ирдэг. Тэгэл Bear ингээл айгүй айгаал. Nikki, what are you doing? What the fuck are you doing? Чи яагаад байгаа юм бэ гэл тэгсэн чинь юу ч доогрохгүй нөөдөж ингээл яг ингэсэн чигээрээ ингээл явж маваа заа юм манайхаа. Ийш тийш ингээл явал айгүй амар хэсэг заяа тэр. Тэгснэ яг хажууд нь ингээл очиж байж байжсэн аа. Шууд ингээл тэр цэцгээ болгонгуудаа окей гэмгүүтээ зүгээр орондоо орж ирэл унтчихдаг. Шууд ингээ орондоо юу ч раг юм шиг нөгөө цэцгээ тавингуудаа ингээ орж ирээд хөвтөөд Bear-ыг тэрврээд ингээ унтах гэж байгаа байхгүй. Нөгөө Bear ч мөр ингээ салгалцсантай бүр хөтлөө хайцсан. Тэгэж байгаа л ингээл босох гээд жоохон ингээл босох гол өндих гэсэн чинь нөгөө нэг хин чин Ники чин гэл амар орилдог заяа. Бити босох гээд гэл амар орилдог. Тэгэл нөгөө чинь окей гэл тэгээд ингээ унтчих байгаа байхгүй. За тэгээд ийм аимшигын шөнийн дараагаар те ийм аимшиг шөнийг өнгөрөөснийхаа дараагаар нөгөө Bear чи ингээл өглөө босоод ажилдаа явах гал те ингээл нойлынхаа өрөөрөө орсон чинь харсан чинь өөрийнх нь үсийг тайрсан байдгийн. Үс нь арай ингээд богинохоо харагдаад тэг бүр гайхаад тэгэд хин Ники ингээд том өрөөндөө ингээд суужсан байхгүй ном уншсан сууж илаа тэгсэн чинь чи миний үсийг тайрсан мэн намайг унтчихад гэсэн чинь тий гэл юу ч л юм шиг yes I did гэл тэгэд can you not do that? Дахиад битгий тэгэрээ заяа гэл гэсэн чинь окей гэл
Хоёул өчтөр шин юу яасан тухай ярилцах уу гэсэн чинь нөгөө нэг чинь гиг үнтгэн яг зүгээр хүн шиг тий. Oh I know I'm so sorry гэж аахгүй намайг үнэхээр уучлаарай. Би яагаад гэснээ мэдгүй би өчтөр зөөр ингээд нэг шүн хар дар сүдлээ тэгээд ингээд жоохон тэгсэн бэлээ I'm so sorry гэл ингээд тэгж аахгүй гэсэн чинь би за окей тэгвэл чи ямар ч сан дахиж битгий тэгэрээ те ингээд ийм эвгүй тийм байдлууд битгий гаргаарай чи ингээд өөрийнхөө урдах шиг нормал те нэг хിവэр байгаарай гэл тэгсэн аахгүй гэсэн чинь за тэгвэл би окей I'm gonna be normal гэлтгсэн мөртлөө ер нь л нэг тийм нормал биш хүн шиг юм зааш гаргаад байгаа байхгүй. Тэгээ бэр чинь жоохон сонирн байж байгаа л окей за гэлтгсэн чинь би чамаа өндөр чингээс амар санах байх та би танай өндөр ажил дээр чамаг байж хат чи яваад очих уу гэл өнөө нэг хиний тэгээ ажил дээр нь яваад очих уу гэж аахгүй. Тэгсэн чинь бэр үгүй чи зүгээр гэртээ ингээд тэ сайхан ингээд чийл хийгээд байж зүгээр бай гэл. Тэгээд нөгөө хин чин нэг гिचгийг үнтгэн бэр ингээд барьж авч үнсч хүмүүсэл заяа. Тэгэл нөгөө бэрч ажилдаа явах гал өргөвч аваад яг хаалга руугаа очиж харсан чинь яасан гэж амар юу ингэ шок норж байгаа байхгүй. Яасан гэсэн чинь тэр хаалгыг нь тэр чигт нь ингээд скотчоор заяа ийм скотчнуудаар ингээд битүү скотчцсан байдэ гарахгүй гэд. Тэгээ нөгөө бэр чинь юу ч болоогүй юм шиг жоохон сандарч байгаа юм шиг байдал харуулахгүй ингээл окей honey bye гэл ингээл хаалга нөгөө хаалга ингээ онгоохгүй байгаа штэ амар скотч мочтой арай гэж ингээл яагаад тэгсэн чинь нөгөө нэг чинь хаалга онгоохгүй байгаа юм чинь чи зүгээр гэртээ үлдэх юм аа ажилдаа явахгүй гэсэн чи үгүй зүгээр би онгоолгочно гэл ингээл онгоолгоод гараа явж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг ингээл тэнд нь зогсоол яг явахыг нь хараад окей bye I love you яг ийм царайтай манайха. Яг ингэж нэмсэглээд айгүй эвгүй нэмсэглээ. Нэмсэглээд ингэ зогсоод байгаа байхгүй. Тэгээ аль үшээ бэр гараа явцсан штэ апартментаас нь. Тэгсэн ч гэсэндээ стил ингээл зогсоод байдаг. Айгүй амар. Тэгснээ яасан гэж нөгөө нэг чинь ингэж инээсэн чигээрээ тэр байгаа зогсож байгаа газараа шээгээд ундаг. Гэл хөлөөрн дүүрөө ингэ шээс асгараал. Айгүй амар заяа. За тэгэл бэр чинь жоохон эвгүйцэл байгаа штэ үгүйс ойлгомжтой. Тэгэл ингээл ажил дээрээ очиод Ники өөрт нь өдрийн хоол бэлдээд өгсөн ингээд пак хийгээд өгсөн гэл нэг сэндвич байсан. Тэгэл тэр сэндвичээ ингээл онгоолгоол идэх гэл тэгсэн чинь ингээ хоёр зураг байгаа хгүй. Нэг зураг нь болохоор ингээд хин унтж байгаа. Berry унтж байгаа зураг нь өөрөөх нь унтж байгаа зураг. Тэрэн дээр нь you гэж бичсэн байхгүй. Чи гэж биччихсэн. Тэгээ хоёр дахь зураг нь болохоор тэр хамтдаа ингээ хэвцчихсэн бэр болохоор стил унтж байгаа юм заяа. Ники болохоор унтаагүй камерлоо харцсан. Амар эвгүй инээсэн заяа. Ингэсэн зураг тэснэ. Тэрэн дээр нь доор юу бичсэн байсан гэж not me. Би биш гэж бичсэн байхгүй. Ийм сони юм биччихсэн. Тэгээд ингээд нэг тийм posted тийм наалдам хаа цаасан дээр юм бичсэн те. Ингээ бичингүүтээ for my little cute little food credit гэж бичсэн байхгүй. Чам хайртай бяцхан хоол шүмжлэгч чам зориулж ингээд хоол бэлтлээ гэсэн утгатай те. To my little food credit гэж бичсэн байсан. За тэгэл нөгөө нэг сэндвичээ идэлж байгаа байхгүй. Тэр хажууд нь болохоор нөгөө нэг Sarah гэдэг найз нь хамтдаа ажиллаж байгаа. Ингээл тэр хоёр юм яриад байжсэн. Тэгснэ Sarah хэлж байгаа нь болохоор те Ники айгуу сонин ингээд те гигүнт ингээд хоёр үрхэд эхэлсэн гэл тийм юм яриад байж байгаа байхгүй. Тэгээд тэр Sarah гэдэг охин болохоор ингээд бас коллежд зөндөө олон коллежуудад ингээд юу ятсан байл да apply хийчихсэн их сургуулиудад ингээд apply хийчихсэн. Тэгээд тэр хөгжмийнхэн дэлгүүрийнх нь эзэн нь болохоор Sarah-гийн аав юм байна. Тэгэл аав нь хурж ирэлгүй Sarah чамд сургуулаас чинь захиа ярьлаа гэл онгоолгол үзсэн чинь юу тэнцээгүй байдгийн сургуульдаа. Тэгэл нэг тим хэсэг гардаг. Тэгэл энэ хоёр жоохон ингээл хоорондоо юм яриад л те. Найзууд болохоор ингээл татна ингээл юм ярьж мараад би нэг дэрэлж мэрлэлтэй ингээл суужсан байхгүй. Тэгснэ Sarah хэлдэг байхгүй. За би бослоо чиний наад өдрийн хоол чинь тэгээ ланч чи айгу муухай өнөртэй байна гэл нэг жоохон тоглоом ингээл басдаг байхгүй. Тэгээд тэгснэ Sarah тэр ингээд хиний бичсэн байсан. Никигийн бичсэн байсан тэр posted note-ыг ингээд аваад уншдаг байхгүй. Тэгснэ жоохон шоолалтай. Юу гэнвэ? To my little food critic гэнэ. Ха гэл инегээл. Тэгээд тэр posted одоо цаасных нь артлыг нь ингээд харсан чинь энэ одоо юу гэсэн үг юм гэд уншдаг байхгүй. Тэгээд юугаа бичсэн байсан бэ гэсэн чинь what's the verdict? Cat гэж бичсэн байхгүй. Тэр нь болохоор те за тэгээд what's the verdict гэдэг чи одоо чиний шийдвэр чинь юу вэ гэсэн үг шүү дээ те.
одоо эцсийн дүгнэлт чинь юу вэ гэж бичингүүтээ муур гэж бичсэн байхгүй. Тэг юу гэж хэлж ийнэ гэхээр те чи муур идчихлээ. За тэг муур ямар амттай байна да чиний одоо те эцсийн дүгнэлт чинь юу вэ да гэсэн утгатай тийм бичсэн байхгүй. Тэгээ нөө Серж яагаад ийм сони бичсэн what does that mean гэлтгсэн чинь нөгөө гинүнтхэн хин Бэрчин юу эцнээ ойлгочих жоохгүй тий ингээд нөгөө сэндвич рүүгээ харсан чинь дотор байгаа мах нь муурны тий ийм муурных нь одоо ийм үс мөстэй байдгийг. Тэгэл муур эцсэн гэдгийг ойлгоод нөгөө Бэрчин амар бөөлжөж мөлжөл. За тэгээд Бэр гэрлүүгөө ингээд явах гэж байгаа байхгүй. Тэгээд тэр үедээ болохоор нөгөө найзтайгаа ийн гэж найзтайгаа ярьж байгаа. Нөгөө ийн гэд найз нь одоо энэ Ники Бэр хоёрыг үерхэд эхэлсэн ингээ агуу дургуусаад байгаа юм шиг харагдаж байгаа хгүй. Гэтэ ганц Бэрч гэлтгүй нөгөө тэр Сара гэдэг найз нь ч гэсэндээ ер нь жоохон гаагаад байгаа хгүй. Энэ хоёр яагаад гэгүн тийм үерхч юу айгуу сонир санагдаад. Тэгээд хин Бэр ийм хэлэхтэй болохоор те та хоёрын над харилцаж ерөөсөө тийм эрүүл биш юм шиг харилцаа байна. Ерөөсөө ингээ би бинээсээ холдож чаддаггүй. That's not healthy relationship те. Тийм болохоор чи зүгээр юу яагаад өнөөдөр би ингээ boys night те залуучуудаараа ийм үдшилэг хийх гэж байгаа чи тэгээд үнэхээр л та хоёрын харилцаа чинь тийм эрүүл харилцаа юм бол Никигүүгээр ганцаараа хурж ирээрээ гэлтэж байгаа байхгүй. За тэгээд Бэр одоо гэрлүүгээ явж ах замдаа яг гэрийнхаа үүдэн дээр ч гэсэн тэгснээр нөгөө нэг юугаа гаргаж ирж байгаа юм. One wish willow гэх тэр нөгөө нэг юу эсэ штэ тэ stick. Тэрийнхний хайрцгийг гаргаж ирсэн чи тэрэн дээр нь ингээд утасны дугаараа авахгүй. Ингээд ямар нэгэн асуулт байх юм бол ийшээ залгаараа гэд. За тэгэл тийшээ залгасч нэг залуу авч байгаа юм. Тэгснэ what's up гэлцээ. Ерөөсөө нэг тийм компани одоо утас руу залхахаар сайн байна уу танд юугаар үйлчлэх үү гэж авдаг ч гэсэн чи үгүй зүгээр нэг залуу what's up юу вэ гэж авч байгаа байхгүй. Тэгсэн чи энэ one wish willow мөн үү гэлсэн чи амуу мэн гэлсэн чи юу энэ юу хүслээ өөрчилж болдг юм уу гэсэн чинь чи яасан хүслээ cancelтмаар байгаа мó цуцалмаар байгаа мó гэсэн чинь үгүй би цуцалмааргүй байна зүгээр alter хийж болох уу жоохон хүслээ жоохон өөрчилж болох уу гэлдэг таахгүй гэсэн чинь үгүй бид нар тийм хийдэггүй тэгэж alter хийдэггүй гэлтгсэн таахгүй гэсэн чинь за тэгвэл ингээ cancel хийж болох уу гэлтгсэн чинь яасан чи cancel тэг хүслээ цуцлах юм албан ёсны өргөдөл өгмөр байгаа мó гэлтгсэн таахгүй гэсэн чинь за тэгвэл тгий гэлтгсэн ахгүй гэсэн чинь манайх тийм хийдэггүй хүсэл ингэж cancel хийн гэж юм байдаггүй гэлтгсэн ахгүй гэсэн чинь гүчитэд ямар сони юм бэ тэгвэл яах гэж тэ боломжтой юм шиг тийм асуусан чи өргөдөл өгмөр байгаа юм энэ гэж яах гэж тийм боломжтой юм шигээр надад асуугаад исэн гэлтгсэн чинь үгүй зүгээр ерөөсө тэгэж хүсэл өөрчлөн ч юм уу тэ хүслээ ингэж цуслан гэсэн юм байдаггүй маа гэлтгсэн ахгүй гэсэн чинь бэр асууж байхгүй за тэгвэл ядаж нэг юм асууж одоо энэ хиний тэ энэ does she really love me is it real гэж асууж байгаа хгүй. Тэр надад үнэхээр хайртай юу? Үнэнгээсээ хайртай юу гэж асууж байгаа хгүй. Тэгсэн чинь тэр залуу нь just because you chose it for her doesn't make it less real гэлтэж байгаа хгүй. Хэдийгээр чи энэ сонголтыг над эмэгтэйдээ өөрт нь тэ сонгож өгсөн ч гэсэндээ хийж өгсөн ч гэсэндээ энэ тэглээгээд энэ нь одоо энэ хайр дурлал чинь жинхэнэ биш гэсэн үг бишээ гэдэг ийм утгатай зүйлийг хэлчихэж байгаа байхгүй. Ер нь бол жинхэнэ хайраа гэсэн утгатай зүйлийг хэлчихэж байгаа юм. Тэгсэн чинь ингээл Бэр асууж байхгүй. За тэгвэл нэг юм хэлээд өгөөч. Яагаад заримдаа ингээд Никитэй ингээд юм сонио өөр хүн шиг ингээд аашлаад идэв. Гигүнтх нэг сонио ингээд ойрлж мөрлөд ч юм уу тийм сонь үйлдэл хийгээд идэг юм бэ гэсэн аахгүй. Тэгсэн чинь нөгөө нэг залуу айгу амар заяа. Do you want to talk to her? Гэлдэг таахгүй. Чи тэрнтэйгээ ярмаар байна уу? Гэлдэг таахгүй. Тэгэхээр хинтээ ярмаар байна уу гэж гэлтгсэн чинь Никитэй гэл нөгөө эрэгтэй шууд тэр Никийн тэр нэрийг мэдчихэж байгаа хгүй. Тэр бүр амар гайгаал. Тэгснэ гигүнтхэн утасныхан цаана Никигийн хоолой заяа ингээ орилоод ундаг. Ингээл Никигийн яг хоолой байгаа хгүй. Орилж байгаа нь утасны цаана сонсогддог. Тэгснэ утас нь ингээ аюусан старик болж юм бол жоохон сон чимээ гарч мараад айгу амар. Тэнгүүт Бэр шууд ингээ уцаа тасалчдаг хгүй. За тэгэл Бэр гэрлэгөө яваад орсон. Тэгсэн чи яасан гэж яваад орсон чи oh my god манайхаа нөгөө Ники чинь яг хэнийг Бэрийг явах үед нь үдэж өгчээсэн яг тэр газараа стил зогссон хэвээрээ зав. Гэтэ бүр амар сонь царамаар толцсон зэ бүр ингээ юу хөлс мөс нь гарчихсан энэ ингэр мэнгэрээр дөрөн бөөлжс олчихсан заяа. Тэгэд газар яг тэр байгаа газрынх нь тэр хевсэн дээр нь баахан одоо ялгадаас баас шээс ялгадаас бөөлжс янз бүрийн юм болсон гэд бие биеэр дөрөн бөөлжсэн тэр болсон заяа. Hi Bear
Би чамайг эрхий чи хөлийгээ загсчлаа гэдэг ингэ байж байгаа. Тэгэл нөгөө нь бэрч гаад what's going on гэлсэн байхгүй. Тэгсэн чинь мэдгүй би ингээд хордлого туссан юм шиг байна. Би чамайг ингээд эрхий хүлээж илаа гэл. Тэгэл нөгөөт чинь гэл бүр яхаа мэдгүй гэсэн чинь за би газ усанд ороотой зав би усанд ороод өргөө цэвэрлээтэй гэл. Тэгэд яваад гэж аахгүй. Шууд 0 руу яваад орсон. Бааны өрөөнд тэг усанд орж байгаа чимээ сонсогддог. Тэгсэн чинь нөгөө нэг бэр чи ингээл асууж байгаа байхгүй хаалганы цаанаас. Ники чи тэр муураар хоол хийсэн юм уу? Did you cook the cat гэл тэгж аахгүй. Тэгснэ чи тэгж болохгүй you can't do that okay you can't do that гэл тэгж аахгүй. Тэгж өстө дахиж болохгүй шүү гэл тэгсэн чинь нэг юу ч л юм шиг okay гэл хаалганы цаанаас тэгж хэлж байгаа сонсогдохгүй. Тэгснэ тэгээд энэ намайг ийм тэ boys night-нд урьсан хөвгүү дээрээ тэ залуучуудаараа ингээд үйлчлэг хийж байгаа юм үйлчлэгэнд урьсан. Тэгээд би тэрэнд явчаад ирээ гэл тэгсэн чи гэг өнтгөн ингээл амар чанга чимээ гараалцаа бааных өрөөнд. Тэгснэ нөгөөд чинь what гэж орилол Ники. Тэнгүүдээ чи тийм намайг орхио явах гэж байгаа юм уу гэсэн чинь үгүй харин тийм ээ гэж тэгсэн чинь үгүй би гэс хувцас өмсөд идэх хойл хамт яваа гэсэн чинь үгүй энэ зөвхөн эрэгтэйчүүдийн үйлчлэг гэсэн гэж тэгсэн чинь Ники ингээл орилол. Ямар сони Сара хэлэхдээ те надад хэлэхдээ Сара бас өргөцсөн гэсэн чинь тэгэлсэн чинь тийм үү за тэгвэл Сара явах гэж байгаа юм бол чи ч гэсэн явж болно би чамайг яваасаа гэж хүсэж гэсэн чинь no гэж орилол заяа. Нөө нэг гэж айгүй амир. Тэгсэн чи үгүй хонгор би чамайг үнэхээр надтай хамт яваасаа гэж хүсэж чинь you should come with me if Sarah's coming гэлтэй байхгүй. Тэгээд яг нөгөө Bear чинь Nikki-гээ дагуулаад тэр үйлчлэгэнд очсон байгаа юм. За тэгэл тэр үйлчлэгнэр зөндөө олон хүмүүс байгаа байхгүй эрэгтэй эмэгтэйгүй байсан. За тэгэл хэд ингээд нэг тоглоом сууж байгаа нь харагддаг. Нэг Jenga шиг тоглоом байхгүй. Тэгэхдээ Jenga-нууд айгу том Jenga-нууд. Тэгэхдээ зүгээр нэг Jenga биш юм шиг үл ийм Jenga-г ингээд сонгож ангууд тэн дээр нэг тийм одоо тэ dare одоо truth or dare шиг л одоо нэг тийм шийдэглүүд байгаа юм шиг үлээ. За тэгсэн чинь уул нь бол хин Nikki-гийн хажууд нь Bear суудсан байсан байхгүй юу? Тэгсэн чинь нэг залуу ингээл шидэглээ авсан чинь нэг хүнтэй суудлаа солигдсон байсан байхгүй юу? Тэгсэн чинь тэр залуу болохоор би Bear-тэй суудлаа солиод Nikki-гийн хажууд суумаар ингээл тэр залуу очил Nikki-гийн хажууд сууж байгаа юм. За тэгээ байжснаа дараад нь Nikki-гийн turn ярддаг байхгүй юу? Тэгээ Nikki ингээл нэг блок авал ингээл харсан чинь ямар шийтгэлээсэн бүүм энэ заяа. Nikki тэр шийтгэлээ уншингуудаа босоод ирдэг заяа. Бас чирэнгүүд уцаа гаргаж ирэл нэг юм уншаад ундаг заяа. Тэр нэг түүх, айгүй амар түүх заяа манайхаа. Өөрийнх нь л биччихсэн түүх юм шиг үл юмдгүй. Гэг үнтхэн л нэг юм түүх уншаад ундаг. Тэгээд тэр нь Hansel and Gretel гэдэг одоо нэг тийм түүх байдаг шүү дээ. Тийм ах トゥ хоёр нэг шулан боломтой ангил тааралддаг. Тэгээ нэг тийм янз бүрийн түүхнүүд байдаг тий. Тэгээ Hansel Gretel хоёрын тухай юм шиг байгаа юм. Гэхдээ хамгийн эвгүй нь энэ түүхэн дээр шүү дээ. Hansel Gretel хоёр уул нь ах トゥ хоёр мөртлөө одоо Gretel бүр ингээд Hansel-д амар донцчихсан ингээд тий нөгөө ахтайгаа л ингээд SEX хийх гээд ингээд хүсэж байгаа тий тухай ингээд тийм түүх байгаа байхгүй юу. Ах минь та хэдийгээр тэгсэн ч гэсэндээ те би хэдийгээр чиний эхнэр биш чиний дүүч гэсэндээ чи миний хоёр хөлний дунд орох болно нөөшүн те чи миний бие дотор те юун дотор тэгэх гээд аахгүй те юун дотор чи өнөдөр орох болно энэ төр гал айгу амар эвгүй тийм inappropriate айгу эвгүй түүх байдаг. Тэгээ энэ Никигийн уншиж байгаа байдал ч гэсэндээ айгу амар заяа. Тэгээ нөгөө нэг ойр хавьяагийн хүмүүс бүр ингэ шоконд орсон. Юу болоод байгааг мэдэхгүй те бүр ингэ найзууд нь тэр чигтээ ингэ бүр шоконд орсон. Тэгснэ окей. Миний бичиж байгаа түүх юм аа. Гингүүтээ буцаал суучдаг байхгүй. Нөгөө хүмүүс ч бүр what the fuck гэл те. За тэгснэ за одоо Bear чиний ээлж ирлээ гэл. Тэгээ Bear ингээл нэг юу авдаг байхгүй. Тэр Jenga-г авал уурсан чинь зүүн гар талд сууж байгаа хүнээ үнс гэдэг юм шитгэл байгаа байхгүй. Тэгснэ зүүн гар талд нь хэн сууж байгаа вэ гэхээр нөгөө нэг Sarah гэдэг эмэгтэй заяа манайхаа. Нөгөө найз нь. Тэгэл нөгөө нэг Sarah хин хоёр чинь Bear хоёр чинь хоёулаа амир эвгүй болол ингээл биелүүгөө хараал. Тэгээ байж ч гэгүүд нэг ингээл босод ирчих байгаа байхгүй. Босож ирэнгүүтээ ийм царай гаргадаг заяа. Нэг амир тийм sad girl царай заяа. Айгүй эвгүй би ихтэй тийм амир эвгүйгээр хийж чадахгүй танарт ингээд зургийг оруулчих заяа. Нэг ийм амир эвгүй цонин царай гаргаал. Тэг хүмүүс бүр ингээл амир айцсан те. Тэгснэ гэг өнтг нөгөө нэг чинь тойрч хурж ирэнгүүтээ Sarah-гийн ард зогсонгуудаа шууд Sarah-гийн байгаа сууж байгаа сандлыг нь тэр чигт нь ингээд аргашаага ингэж чирэнгүүтээ холдуулаад өөрөө
Bear-ийн хажууд хурж ирэнгүү зүүн гар талд нь хурж ирэнгүүтээ өвдгөлж байгаа суугаад ингэдэг. Одоо намайг үнсгэж байгаа юм шиг те. Яа тэгэхээр одоо Ники зүүн гар талд нь суучихсан болохоор үнсч болно болчих байгаа байхгүй тэр шийтгэлээрээ. Тэгэл ингэж байгаа байхгүй. Тэгэл ингээл Bear үнссэн чинь амар сони юм байгаа л. Энэ лидер хизээч хинч над шиг чамайг хайрлаж чадахгүй гэл айгүй сонсны юмд хэлээл нөгөө найзууд нь тэр чигтээ бүр ингээ шоконд орчихсон те зогсож байгаа. Тэгснээ гинүнтэн бас чирэл за манайхан би зүгээр тоглосон юм аа. I'm just joking гэлтэй худлаагаасаа те би зүгээр худлаа тоглож байгаа маа гэл. Тэгснээ за тоглоог байсан ч гэсэндээ you guys should just like deal with it гэлтэй ийм юм хэлээл. За тэгснээ гинүнтэн дахиад хин нөгөө Ники чинь нөгөө ховсноосоо транснаасаа гарч байгаа юм шиг гинүнтэн гэл ойрлоо заа гэж ойрлонгуудаа it's not me энэ бол би биш гэснээр ингээл лоох барьж авангуудаа заяа ингээ тэрийг шууд хаглангуудаа ингээ нүдрүүгээ ингээл юм ойрлогоо нүр мөрлөөгөө ингээл 2 3 цохол ингээл цусна гоожаал нөгөөдөг чинь ингэж инээж өмнөгээ заяа oh my god амар crazy синээс хүмүүс найзууд нь тэр чигтээ ингээл бүгдээр ингээ гэл шоконд орсон ингээл ягаал нөгөө ийн чин Bear get up you fucking loser гэл нөгөө Bear чинь болохоор юу ч хийхгүй зүгээр л нөгөө нэг найз охин нь айгу тийм найзуудынх нь дунд өөрийг нэггүй байдалд оруулж байгаа юм шиг тийм л тий уралцсан найзлаа хүндүр гаргалаа. Гэдэг аахгүй тэгсэн мөртлөө ерөөсөө өөр юм хийхгүй байгаа юм. Нэг хэд туслах ч юм уу тий янз бүрийн юм хийхгүй байгаа юм. За тэгээд хин Bear Ники хоёр ингээ гэрлүүгээ буцаад явж байгаа нь очиж байгаа нь харагддаг. Тэгэл Bear ингээл яриалтай. Ники чи яагаад тэгж байгаа юм бэ? Яагаад ийм хийж байгаа юм бэ? Чи яагаад ингэж байгаа юм бэ те? Чи яагаад ингэ зүгээр normal Ники байж болохгүй гэж чи яагаад ингэ урдных шиг байж болохгүй байгаа юм бэ? Why are you doing this гэх амар ингээл асуулт гэсэн чи нөгөө Ники чи намайг хоочлаарэ. Би яагаад тэгсэн мэдгүй намайг хоочлаарэ. I love you so much. I love you so much гэл айгүй заяа нөгөө цосмост ингээ гарцсан маа гэсэн намайг хоочлаарэ. I love you гэл ингээл айгүй царай гаргаад л заяа. Тэгсэн за тэгээ би урдных шигээ зүгээр normal Ники бай урдных шигээ зүгээр бай гэл. Тэгсэн чи хин тэ Bear ингээл асуувал чи юу надад үнэнгээсээ хайртай гэж юу гэл. Тэгсэн чи I love you so much гэл. Тэгсэн чи Ники Bear хийж байхгүй. Үгүй жинхэнэ Ники надад хайртай юу? Жинхэнэ Ники одоо аз жаргалтай байгаа уу надтай байгаа гэдэг гэл. Тэгсэн чи Ники ингээл хэлж байхгүй. Bear I love you in every reality гэл. Альчтэй ертөнцөдтэй альч юм амьдралд байсан би чамайг үргэлж хайрласаар байх болно гэдэг ийм зүйл хэлж байгаа байхгүй. Тэгээ энэ хоёр ингээл газар суучихсан өвдгөлчихсэн би нэг ингээл уйлж мөлчихсэн ингээл тэгээ сууж байгаа байхгүй. Тэгснээ Bear тэрийг сонсчхоод би ч гэсэндээ чамд ингээл амар хайртай гэл ингээл үнсэлцэх гээл байж гэгүнтх нөгөө нэг чинь дахиад л транснаас гарч байгаа юм шиг айгүй зөө гэл босоод ирж байгаа байхгүй. Айгүй амар зөө манайхаа би тэрийг одоо бүр ярихаар амар санагдчих гэгүнтх ингээл босоод ирдэг зөө. Тэгснээ ингээд ухраад ингээд reverse walk хийдэг. Айгүй нэг тийм glitch хийж байгаа юм шиг ингээд аргашаага ингээд ухраад ингээд босоод ингээд явдаг заяа. Нөө Bear шин бүр ингээд шоконд орсон бүр ингээд баг өмдөндөө шихэд те. Бүр ийм болчихсон. Тэгэнгүүтээ what are you doing Niki? What are you doing гэл ингээд амар тэгснэ нөгөө Niki ч бүр ингээд ийм reverse тийм ухраасан маягаар ингээд ярьж мараа заяа. Ингээд учир нь ойлгохгүй. Яг нэг чөтгөр шиг болцсон юм шиг. Тэгэд нөгөө Bear чинь яагаад айснаас болоод за юу чи юусоо өнөөдөр ингээ унтлахны өрөөнд унт заа юу ингээ ганцаараа унт би тэгээд энд зүгээр бодон дээр унтчихъя гэл тэгсэн чи окей гэл тэгснэ буцаж гарч ирэнгүүтээ унтлахны өрөөс буцаж гарч ирэнгүүтээ хэрв чи энд ингээ өнөөдөр унтах юм бол би тэ орон дээр ингээ ганцаараа унтчихагаад тэгснэ миний би ингээ багаар хүүтэн болоод би яг хөлтөгчөнд хийсэн юм шиг тийм хүүтэн болох болно. Юу хэлэх гээд байгаа хэрэг өөрийгөө алнаа би өнөөдөр чи хэрэг надад унтахгүй би өхнөл гэж хэлэх гээд байгаа байхгүй. Тэгээд ингээд хин Bear айгаад тэрнээс нь айгаад окей тэгвэл хоёул хамтдаа унтъя гэж тэ. Тэгэд ингээд шүн хамтдаа унтж байгаа нь харагддаг. Тэгэл Niki бүр ингээд амар тэрж мэрчгсэн ингээд унтж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөө Bear чинь бол унтаагүй бүр ингээд хөтлөө хайцсан тэ. Сэргийг байж байгаа байхгүй. Тэгсэн чинь уцсанд нь мессеж ирлээ. Тэгсэн чинь Sarah мессеж чина тэгснэ. Оо чи гараа дээр би парк дээр байна те ингэж гараа дээр машин дотор байна чамд хэлэх юмнууд байна гэлтгсэн аахгүйсэн чи өө би одоо чадахгүй гэсэн чи хэрэг чи хурж ирэхгүй бол би өөрөө яваад очиж шүү гэлтэх таахгүй. Тэгэхээр Bear за гэж бодвол ингээл чимээг хүн босоол яг өрөөс гарах гэсэн чи нөгөө нэг чин те Bear гэлтэж аахгүй. Тэгсэн чи харсан чин Niki зүгээр ингээ стил унтж байгаа аахгүй.
унтж байгаа юм шиг хажуугад шиг ингэсэн нүдмэд анцсан байгаа. Тэгсэн мөртлөө ингээд яриад байгаа байхгүй. Тэгснэ Bear энэ бол би жинхэнэ Nikki байна те. It's me Nikki гэл тэгснэ. Kill me. Намайг алж гууж штэ. Don't wake her up. Don't wake her up. She's sleeping. Гэлзээ. Битгий тэрэг сэрэгээрээ те тэр одоо унтчихна. Битгий тэрэг сэрэгээрээ энэ бол би байна, Nikki байна. Намайг алаатгал та те. Please kill me. Please kill me гэл гуйгаал. Тэгээ яг жинхэнэ Nikki-тэй л яриад байгаа байхгүй. Тэгэл Bear ингээл what is so bad what is so wrong with being with me гэдэг жаахгүй. Ер нь ингээд надтай яг ингээд те хосууд байна гэдэг нь яагаад тийм муу зүйл юм бэ гэж асууж байгаа байхгүй. Nikki-гээс жинхэнэ Nikki-гээс тэгсэн чинь Nikki Bear I was never with you гэж аахгүй. Би хизээч чамтай хосууд байгаагүй жинхэнэ Nikki бол те хизээч чамтай байгаагүй гэдэг зүйлийг ингэж хэлдэг байхгүй. Тэгснээ нөгөө хин чин Bear чинь ингээл гараа авчиж байгаа. Тэгсэн чинь нөгөө нэг жинхэнэ Nikki please kill me гэж орилоод уйлаад үлддэг. Тэгсэн мөртлөө яг би нь болохоор ундаад байгаа байхгүй. Айгүй эвгүй хэсэг заяа. За тэгээд Bear очил нөгөө Sarah-тай уулзж байгаа юм. Машин дотроо суудсан. Нөгөө Sarah чинь smoke тамхи талд өөсөн устаал ингэ сууж байгаа л. Тэгэл тэр хоёрын тухай ярьж байгаа байхгүй. Тэгэл яриад Nikki айгүй амар эвгүй ажиллаад байна. Тэгээд надад хэлэхтэй бол те тхин Nikki энэ бүх зүйл эхлэхээс өмнө те ийм сонио ажиллаж эхлэхээс өмнө надтай ярьж байхдаа болохоор би хизээч те Bear-ыг ингэж юугаар хардаггүй байсан. Тийм залуугийн нүдэртэй ийм холбоогоор хардаггүй байсан. Яг дүүшгэ, ахшгэ ингэж тийм brotherly тийм нүдээр хардаг байсан гэж хэлж ийсэн. Тэгээд нэрээ энэ надад чамд битгий хэлээрэй гэж хэлжсэн. Гэтэ энэ Nikki хоёр чинь ингээд hook up хийдэг байсан тий. Гэж унтаж хөвтдөг байсан. Тэгээд чамаас нуудаг байсан. Тэгээд энэ бодохтой болохоор Nikki гиг үнтхий ингээд чамтай үерхэд эхэлсэн нь болохоор зүгээр л чамааг ашиглаж ийний уурыг хүрэх гэж байгаа гэж одоо энэ бодож байгаа гэл тийм ярьдаг байхгүй. Тэгэл амар шоконд ороод. Тэгснэ чи Sarah хэлж байгаа Bear-т чи яг өөртөө хайртай чамд яг хайртай ийм хүнтэй яг үерхэх хэрэгтэй гэж бодож байна гэл тэгсэн чинь Bear асууж байхгүй юу? Яг чам шиг уу гэл тэгсэн чинь Sarah чинь яг хоёлаа хэдүүлээ түрүүн тэр тоглоом сууж хахад би чиний зүүн гар талд чинь байсан бидтэй гэл үнсгтэр яриад байхгүй байсан шүү дээ яг үнэндээ бол гэл тэгэл тэр хоёр би билүүгөө хараад энийгэл яг ингээл үнсэлцгээл байж гиг үтхэн ханаас ч юм заяа Nikki гараад ирдэг. Тэгснэ яг хиний тлийн Sarah-гийн тлийн цонхон дээр нь хурж ирэнгүүт амар шууд хаглангуудаа Sarah-гийн толгойг нь ингэж барьж өгснөөс нь барьж авч агаад тэгээд юу өрүүлэн дээр нь машиных нь өрүүлэн дээр нь тоосох тавьчихсан заяа. Тэгээд тэрэнд ингээд балпаад манайхаа oh my god амар олон удаа smash хийгээд smash тэг бүр хиний Sarah-гийн нүүр нь байхгүй болоод зэ бүр ингээд бятраад нүд ингээ гараад ирсэн амар тийм болгоцсон. Нөгөө Bear чинь бүр ингээ шокнд орсон. Бүр ингээ шокнд орсон дээр бүр ингээ цусмас болчихсон. Тэг шокнд орсон байсан чинь Nikki хурж ирэнгүүтээ нөгөө Bear-ийн талын хаалган дээр нь хурж ирэнгүүтээ хаалган онгоолгоод it's okay honey it's okay гэлзээ. Зүгээр you wished for this honey you have to remember you wanted this you wished for this гэл айгүй амар зав. Чи санах хэрэгтэй шүү дээ хонгор минь чи энийг хүссэн шүү дээ. Чиний хийсэн зүйл шүү дээ. Чи энийг хүссэн гэл заяа. Тэгэл нөгөө Bear чинь бүр шокд орсон. Хойлоо ингээд зүгээрээ те хойлоо энийг ингээд зэгцэлж чадна, янзалж чадна. Гэтэ чи надад одоо туслах хэрэгтэй. Хойлоо энэ Sarah-гийн биеийг ингээд те хаях хэрэгтэй, нуух хэрэгтэй гэл. Тэгээд ингээд энэ хоёр ингээд биеийг нь нуух, Sarah-гийн цогцыг нь нуух гэж байгаа юм шиг офис руу өөртөө ажилладаг нөгөө хөгжмийнхаа дэлгүүрийнхаа арынх нь хаалга руу очсон ингээд оруулж байгаа байхгүй. Тэгснэ Nikki хэлээл за одоо болцсон би энийг те үлдсэнийг нь бол би ингээд зохицуулъя чи зүгээр гэрлүүгөө хайр okay honey I'm gonna take care of it okay гэл айгүй ингээд хэлээл за тэгээд Bear явж байгаа байхгүй гэтээ гэрлүүгөө босож хараагүй нөгөө нэг дэлгүүр дээр чинь Crystal Shop-ны дэлгүүр шүү дээ нөгөө One Wish Willow гэдэг тэрийг авсан дэлгүүр рүү явж чаал тэгсэн чинь өөр нэг эрэгтэй кашир байгаа байхгүй тэгснэ хурцчаал тэр One Wish гэдэг тэр нэг One Wish Willow гэх тэр юм хаана гэсэн чинь нөгөө нэг яж байгаа худалдагч нь тоглоод байгаа юм байшаа те ингээл юу яриад байгаа юм тийм бид нар зараагүй гэсэн чинь үгүй зарч ийсэн шүү дээ ийм нэг юм байсан шүү дээ ийм нэг юм улаан хайрцагтай юм гэл гэсэн чинь за худлаа ярьсан юм аа байсан энэ л шүү дээ гэлтэж байгаа байхгүй тэгсэн чинь
Та нар яг л ийм амар юм зардгийн те ийм зарж байгаа бол ингээд өстой ийм одоо муу үр дагавартай шүү энэ гэж хэлэх хэрэгтэй үстэй энэ гэсэн чинь тийм юу муу юм болсон гэсэн чинь ингээд тэр ингээд she's obsessed with me гэлтэж байгаа хгүй тэр эмэгтэй бүр ингээд надтай бүр ингээд obsessed болж надад бүр донтчихсан гэсэн чинь нөгөө нэг кашир хэрэгтэй. За надад чинь тийм муу хүсэл биш лээ шүү айгүй гоё л хүсэл юм байна шүү тэр эмэгтэй чинь чамд донтчихсан гэлтэж байгаа хгүй. Тэгсэн чинь bear би одоо энийг буцаамаар энэ энэ cancer хүслээ ингээд буцаагаад цуцалмаар байна гэсэн чинь нөгөө эрэхтэн you could yourself гэж яахгүй чи ингэ цуцалж болохгүй гэхдээ чи хэрэв өөрийнхөө амийг хорлоод чи өөхөх юм бол одоо энэ над эмхтэй чинь одоо энэ зүйлээсээ гарнаа тэгээ энэ хүсэл чинь одоо байхгүй болно яг тэгэхээр чи энэ дэлхий дээр байхгүй болчихж байгаа болохоор тэр хүсэл чинь байхгүй болчихж байгаа гэсэн үг тэгэхээр над эмхтэй чи одоо зөөр болно гэж яахгүй тэгэхээр чи үнэхээр тэр эмхтэйгээ авармаар байгаа бол те you could yourself гэж айгу амьд чи зүгээр өөрийгөө алчиж болно штэ гэж тэгж байгаа байхгүй тэгснэ нөгөө кашир нь хэлтийн school чи юу аваад энэ хүслийнхаа стикийг аваад өөр хүн дээр очиод тэр хүнээрээ өөрийнхөө хүслийг миний хүслийг cancelдаад өгөөч гэж хүсэл хэлүүлээд ингээд юу тийм хүслийг хэлүүлж болно тэгж одоо энэ хүслээ цуцлуулж болно гэдэг юм хэлдэг байхгүй тэгэнгүүт bear яг ингээд хоёр ширхэг тийм стик аваад очиж байгаа байхгүй эхлээд найз руугаа очиж байгаа нөгөө нэг ийгээд эрэхтэй найзаа шүү дээ тэр найз дээр очиод ингээл хамаг юм тайлбарж хэлээл яагаад гэгүүн тийм ингээд нэг надад ингээд бүр ингээд донтоодтэй ингээд бид хоёр үрэхэд эхэлсэн бэ гэхээр би ийм юм авсан юм а тэгээ ингээд хүслээ шимсэн чи үнэнгээсээ биелчихсэн чи одоо ингээд энийг яах хэрэгтэй вэ те одоо чи одоо юм хүсэл хэлээд би хизээж энэ хүслийг битгий хэлсэн байгаасаа гэдэг те бүгдийг буцаагаад нормал байдалд оруулаасаа гэдэг тийм хүсэл шивнээд чи ингээд the crack хэрэгтэй байна гэдгсэн чинь нөгөө найз нь юусэн угаасаа итгэхгүй байгаа шүү дээ угаасаа галзуу үний өдрийн тэмдэглэл шиг юм сонсогдож байгаа болохоор худлаа итгэхгүй I wish for $1 billion гэж хэлчихдэг байхгүй би тэрбум доллартай байсан ч болоосаа гэж хүслээ хэлээд нөгөө тэгээ хугалчихсан чинь яасан гэж шууд дээрэс нь таазнаас нь тэрбум доллар үнэнгээсээ ингээд унаад ирдэг заяа за тэгэл нөгөө хин чин bear чин одоо ганцхан боломж байгаа нь тэр одоо үлдсэн нэг стикээ барьж очоод никигээр хүсэл хэлүүлж хуглуулах. Тэр нь болохоор энэ хүсэл одоо Barry хамгийн анх хэлсэн тэр хүсэл нь цуцлагдаасаа бүх юм нормал болоосаа зүгээр найзууд байгаасаа гэсэн тийм хүслээ хэлээд хэрв ники хугалах юм бол энэ бүх зүйл нормал болно гэж бодож байгаа хгүй. Тэгэл гэртээ яваад очисон чи яасан гэж айгүй амар заяа. Гэртээ яваал орсон чинь яг тэр том өргөнд нь ингээд нэг тийм shrine шиг юм хийцэн заяа. Нэг тийм дом зан үйлийн тийм шулмын зан үйлийн юм шиг тийм юм хийцэн баахан ингээл хамтдаа агуулсан хосоороо агуулсан зураг мургуудаа ингээд тавьж мавьсан лама асаацсан нөгөө нэг хиний Barry үсэг нь тарьсан байсан шүү дээ тэр үс мэсийг ингээл энд нүгээр тавьсан айгүй амар нэг шулмын зан үйл шиг харагдаж байгаа юм заяа. Тэгээд юу л очиод харсан чинь галын өрөөнд очиод харсан чинь хиний цогцос Sarah-гийн цогцос шав шалтан хамаг юм гарцсан заяа. Тэгээ нөгөө нэг амар нүүртэйгээ ингэсэн сандал дээр байждаг заяа. Тэгэд Ники гээл тэгсэн чинь нөгөө Ники ч гэгүнтэй ханаас ч юм гараад ирсэн. Харсан чинь амар болцсон зэ царай мараа айгүй амар эйгүү болцсон зэ шулам шиг юм шиг чөтгөр шиг юм шиг айгүй амар болцсон. Тэгснээ өөрийнхөө үсмсийг юм хар өнгийн парик марик зүүчэн. Тэгэд нөгөө Sarah гэд тэр охиныхоо хамаг хувцсыг нүмссэн заяа. Тэр Sarah гэдэг охин амар тийм шивэстэй ийм хамарны piercing энтертэй би мэр дүр шивэстэй нэг тийм rock and roll юм шиг тий альтернатив юм шиг тийм охин имижтэй охин байсан. Тэгсэн чинь Sarah-гийн дүрд орох гэж байгаа юм шиг Sarah-гийн хамаг хувцаг нөмссөн. Sarah-гийн баахан тэр биен дээр байдаг шивэсийг ингээд дуурайгаад ингээд маркераар ингээд зурж мурчихсан заяа. Тэгснэ чи яагаад ингээд хайрлахгүй юм бэ? Намайг яагаад чи ингээд хайрлаж болохгүй байгаа юм бэ гэл ингээд орилж барилал заяа бар амар эйгүү ингээд гэж ингээд яг чөтгөр заяа манайхаа. Тэгээ нөгөө бэрч мөр амар галгүй би чамд хайртай шүү дээ. Би чамд хайртай чи зүгээр чи зүгээр тайвшрал би чамд хайртай гэл ингээд айгаал. Тэгээ гиснэ нөгөө нэг Ник ингээд бөөлчихөж байгаа хгүй хин дээр. Bear дээр. Тэгэл нөгөө тайвшруулах гал дээ би чамд хайртай гэж байжсан. Тэг чи зүгээр надад хайртай юм бол надад нэг зүйлийг хийгээд өчгдөх үү гэл нөгөө нэг хүслийнхаа стикийг хуглуулах гал ингэж байжсан. Тэгсэн чинь гэгүнтхэн нөгөө нэг найз нь гэл найз нь гэрт нь хөрөдөрч байгаа хаалган тогшоогол хүйе онгоолгооч хаалган онгоолгооч би одоо тэрбум доллартай болчихж тэ хаалган онгоолгооч тэ гэл. Тэгэд хаалган ингээд эвлээд ороод ирсэн чинь нөгөө нэг Ники чинь буутай байсан. Тэр буугаараа шууд хэнийг орж ирэнгүүт нь энийг орж ирэнгүүт нь буутчихж байгаа байхгүй. За тэгэл нөгөө нэг эн чинь ингээл өгчөж байгаа юм. За тэгэл нөгөө нэг бэрч бүр ингээл өгтлээ яагаад те.
бүр ингээл гаццсан байгаа шүү дээ. Угаасаа ойлгомжтой би одоо энэ нэмэгтэд ингээ үүрт гацах юм байна ингээл мэдж байгаа. Тэнгүүтээ нөгөө нэг хин чин Ник чин Bear дээр ингээл дэрлээл те. Хоёлоо те we're gonna be together forever and ever and ever. Гэлцээ хоёлоо үрд мөн хамт байх болно. You wished for this гэлтэй. Чи энэнийг хүссэн учраас хоёлоо үрд хамт байх болно тэр гэж мэгэл. Тэгэл нөгөө нэг Bear чин басаад за байж хараа би 0 орч дэрнгүүтэй. Тэгсэн чинь би очиод үүдэн чинь зогсчих болох уу гэж мэгээд айгүй эвгүй заяа. За тэгээд Bear 0 оронгуудаа ингэ дотроос цожилж байхгүй нөгөө Ник гэж гатнаас нь балбаал те. Bear чи яагаад байгаа юм бэ гэл ингээл ягаал. Тэгэд нөгөө Bear чин нөгөө нэг бууг нь хулгайлцсан. Тэгэд бодож байгаа шүү дээ өөрөө үхэх юм бол Ники зүгээр болно гэдгийг мэдж байгаа учраас яг өөрийгөө алах гал ингээл те. Нэг бол ингээл хамруугаа хийгээл, нэг бол ингээл зүрх мөрхөрөө ингээл. Тэгээ яг гохоод арч чадахгүй зориг нөрөхгүй. Тэгснэ гиг үнтхэн яг нөгөө нэг эмээгийнх нь үлдээсэн баах нөгөө нэг эмнүүд байгаа гэдгийг санангуудаа тэр эмээг аваад ингээл уугаал хэлж байгаа хгүй багаар ингээл аваад уугаал. За илгаал нилээ эдэг уучаал байжсэн чи гиг үнтхэн нөгөө нэг шидтэй саваа биш те модных нь дуун гарч байхгүй таараа гэл дуун гараал. Тэгснэ так гэл хуурж байгаа сонсогддгийн. Тэгснэ гиг үнтэг нөгөө нэг Bear чин шал сонирхолтой өөр болцсон заяа. Тэгснэ зүгээр ингээл бааны өрөөс гараад ирж байгаа байхгүй. Тэгснэ Никийг хараал. Тэгснэ Ники өөдөөс нь ингээл нийцэн зогсож байгаа. Тэгснэ Bear чин бас өөдөөс нь нэгэл энэ хоёр айгу инээж мэнэгэл би энэлгүй. Ягаад гэхээр нөгөө Никил бас тийм хүсэл шивнсэн байгаа байхгүй. Бас өөрт нь бас адилхан тийм донтоосоо гэд те. Тийм шивэн ч гэсэн. Тэгэл энэ хоёр чин би бинтэй ойртол те. Би нэгээ тэрвэл ингээл үнсэлцэл ингээл эхэлж байгаа байхгүй. Тэгснэ нөгөө Bear чин угаасаа юу уцсан штэ эм уцсан. Тэгээ тэр эм нь үйлчилж эхлээд шууд ингээ амнаас нь хөөс мөс гараад ингээд өгчдөг. Яг хиний өвөр дээр нь заяа. Никигийн өвөр дээр нь ингээ өгчөж байгаа. Тэгэл Ник ингээл орилол no гэл ингээл амар орилж морилал за уйлж мэлээс амар юм болол тэгснэ ингээ өгчөж байгаа болохоор өөрөө ингээ хингүүгээр амьдарч чадахгүй гэдэг тэ Bear-гүүгээр амьдарч чадахгүй гэл ингээл бууг нь аваад яг амруугаа хийгээл яг хоод арах гэснаа гиг үнтгэн нөгөө хин чин Ник чин дахиад нөгөө транснасаа гарч байгаа юм шиг тэ ингээл snap хийгээл ховсноосоо гарч байгаа юм шиг ингээд зүгээр болчтیں۔ Заяа. Тэгснэ ингээл эргэн тойрноо хараад юу болсныг анзаарал тэ гэл яг жинхэнэ Ники тэ яг жинхэнэ Ники ингээ гараад ирж байгаа гэсэн үг байхгүй чөлөөлөгдсөн гэсэн үг. Ягаад тэгэхээр нөгөө хүслээ хэлсэн хүн өгчихсөн учраас. Тэгэл яг жинхэнэ Ники гарч ирэл юу болсныг хараал тэ баахан цогцсон мөгцөөгөө хараад гэл амар уйлал тэ тэгээд ингээд кино дуустдаг байгаа. За ийм амар кино байсан манайхаа obsession гэд тэгээд за угаасаа яг ойлгомжтой ярьж өгж байгаа болохоор үзэхээс арай өөр шүү дээ. Тэгэхдээ та бүхэндээ бүр хамаг юмыг л ингээл тайлбарлаж өгөхийг одоо хичээлээ. За тэгээд энэ кино манайхаа үнэхээр гайхалтай кино заяа. Яагаад вэ гэхээр энэ кино бүр амар low budget film байсан заяа. Ерөөсөө амар тийм мундаг том найруулагчтай мундаг юм жүжигчтэй тоглоулаагүй айгүй тийм жижигхэн төсвөр одоо бүтсэн кино аахгүй юу? Уул нь бол иймэрхүү Холливуудын кинонд ч бүр хэдэн 100 сая доллар олж бүтдэг штэ тэ. Тэгсэн чинь энэ кино болохоор штэ зөвхөн 1 сая доллар гинэ. 850 мянган доллароос 1 саяын хоорондох те ийм мөнгөөр бүтсэн гэсэн. Тэгээд ийм low budget айгүй жижигхэн жоохон төсвөр хийгдсэн те 1 сая доллараар бүтсэн мөртлөө аль үржээний одоо дэлхий даяараа ингээд 5 сарын 15-аас хойш гараад эхэлж байгаа шүү дээ. Тэгээ одоогийн байдлаар 148 сая доллар олчихсан байгаа орлоготой заяа. Тэгвэл эхнийхээ 7 хоногт гэхэд шүү дээ 17 сая долларыг Америкаас олсон гэсэн. Ийм амар их тийм амжилттай явж байгаа кино. Тэгээ дахиад хэлээд энэ гарч байгаа одоо гол дөрвөн тэгээ одоо дөрвөн жүжигч таарч Sarah, Nikki, Bear энэ дөрвөлээ тийм амар те алдартай тэгээ зэрэглэлийн тийм одууд биш. Ерөөсөө ингээ урд өмнө кинонд харагдаж байгаа үед айгүй тийм шин залуу жүжигчд аахгүй дөрүүлээ. Түүнээс гадна тэгээ найруулагч нь буюу Curry Barker гэж залуу байгаа. Энэ залуу ч гэсэндээ өөрөө маш залуу найруулагч зохиолч байгаа заяа. Тэгээд зүгээр өөрөө YouTube дээр нэг тийм янз бүрийн скетнүүд хийдэг, янз бүрийн нэг тийм хөрхэн зохиомжууд хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Одоо нэг Doorman энэ төр гэл. Одоо Doorman ч болохоор нэг юм тийм нийгмийн асуудлыг харуулсан нэг тиймэрхүү зохиомжууд хийдэг шүү дээ. Яг тиймэрхүү төрлийн нэг тийм жижиг сажиг зохиомжууд хийдэг. Тийм
хүн YouTuber байсан заяо. Тэгээ энэ залуу одоо өөрийнхөө найзтайгаа буюу хамтдаа ингээд одоо юуны New York Film Academy-д сурдаг байсан залуу болох одоо энэ Иний дүрдтэй тоглодог жүжигчин залуу Cooper Tomlinson гэдэг те энэ залуутай ингээд нийлж агаад зүгээр ийм YouTube дээр иймэрхүү зохиомжууд хийдэг байсан байгаа байхгүй. Тэгснээ айгу бас янз бүрийн тийм жижиг сажиг нэг short horror filmнууд байдаг шүү дээ. Тийм богино хэмжээний аим шиг кинон төр хийж YouTube дээр тавьдаг байсан юм лээ. Тэгээд тэр нь Blumhouse гэдэг энэ айгу том юу байдаг шүү дээ. Киноны production тэр газрын одоо ажилч одоо CEO хүмүүсийн нүдэнд нь ингээд өртөөд тэгээд энэ залуутай ингээд те гэрээ байгуулад энэхүү киног бичиж одоо ингэж гаргасан байгаа байхгүй юу. Тэгээ энэ залуу Curry болохоор киногоо өөрөө юу яасан зохиолоо бичсэн өөрийнх нь originalтэй юм script за түүнээс гадна өөрөө киногоо найруулсан найруулагчаар нь ажилласан өөрөө киногоо монтажлж засаж эдит хийсэн гэж байгаа юм. Тэг үнэхээр гайхалтай бүх одоо энэ оролцсон жүжигчд нь олон одоо энэ найруулагч зохиолч энэ төр нь бол те ийм шин залуу жүжигч одоо хүмүүс мөртлөө ийм амжилттай гайхалтай те ийм уран бүтээлэг гаргасанд нь бол хүмүүс үнэхээр бишрээд байгаа. Тэгээд хамгийн их хүмүүсийн одоо те бишрлийг хүртээд одоо магтуулаад байгаа хүн хинбэ гэхээр одоо энэ Ники гэдэг гол дүрийнх нь эмэгтэй дүрд тоглодог эмэгтэй болох Инди Navarrete гэдэг энэ эмэгтэй байгаа байхгүй. Энэ охин ч гэсэндээ маш шин залуу жүжигч байгаа. Тэг үнэхээр гайхалтай перформанс хийсэн манай хаан. Та нар үнэхээр би хэлмээр энийг яаж хийж байгаа те Монгол гараагүй байгаа бол те яаж хийж байгаа те одоо баг юм гарч юм те тийм юу гэдэг штэ хууль бус сайт матуудаарч болох нь баг үзээсэй гэж хүсэж байна. Бүр үнэхээр гайхалтай киноос энэ эмэгтэйгийн перформанс бол үнэхээр мундаг жүжигч юм байлээ. Бүр ёо тэр дүр мөрдөө яаж явж байгаа эвгүй царайнуудаа яаж гаргаж ийн. Тэгээ одоо нэг хоёр өөр хүний юг үзүүлээд байгаа штэ. Жинхэнэ Ники болон ховстуулсан Ники хоёрын одоо ийм хоёр өөр хүний одоо характерыг гаргаад байгаа. Тэгэд нэг дүрээсээ нэг дүрлүгээ яаж шилжиж орж ирж байгаа энэ гэдэг те тэр нь бол үнэхээр гайхалтай хүмүүсийн бүрст үнэхээр хүмүүсээр үнэхээр бишрүүлж байгаа. Тэгээ энэ нэмэгтэйг бол яаж ч байсан Оскар аавна гэж бодоод байгаа. Би бол үнэхээр тэгж бодож байна хаа. Хэдүүлээ тэгээ угаасаа Оскар болонгуудтай дараа жилийн Оскар болонгууд бичлэг хийн штэ те. Тэгээ тэрэн дээр те санаарай. Би бол энэ нэмэгтэйг яаж ч утсан Оскарын шагнал аавна гэж бодож үнэхээр гайхалтай жүжигч юм байсан. За тэгээд энэ киног ингээд өнгөцгөн харах юм бол те ингээд obsession гэж тэгж байгаа Donald гэж тэгж байгаа тий. Тэгээд ингээд өнгөцгөн харах юм бол энэ эмэгтэй Ники ийм те хостолцсон болохоор ингээд амар obsessed болчихсон яг донцсон хүн юм шиг те энэ Bear гэдэг энэ залууд бүр донцсон юм бүр галзууртлаа амьд донцсон хүн шиг байгаад байгаа штэ. Гэтэ яг үнэндээ энэ киногоо сайн те бүр ингээд ухаж ойлгох юм бол яг үнэндээ донцчихсон хүн нь Ники биш Bear гэдэг энэ залуу бүр хамгийн кино эхлэхээс л хойш энэ залуу донцсон хүн байгаа байхгүй дээ. Никид донцчихсан. Бүр тийм учраас Instagram ингээл сток хийгээд л тэгээд нөгөө Ники нь болохоор өөрийг нь зүгээр найзнуудаар хардаг. Тэгээ бүр Sarah хэлжсэн шүү дээ. Би бол тэнийг зүгээр яг дүүшгээ ахшгээ хардгаа гэд те brotherly маягаар ингэж хардгаа гэж бүр хэлжсэн. Тийм байхад энэ Bear болохоор Никид амар донцчихсан. Тийм учраас бүр тийм эвгүй муу ёрын ч юм уу тийм янз бүрийн one wish will enter гэдэг зүйлийг хийж өөртөө ингэж дурлуулж байгаа. Тэгэхээр өнгөцгөн харахад Никийн донцсон хүн шиг байгаа боловч яг үндэ бол Bear донцчихсан хүн. Тэгэд хүмүүс бодохтой болохоор Никийг ингээд одоо possessed болчихсон дээ нэг чөтгөр муу ёрон чөтгөр орж ирээд биеийг нь эзэн ч гэсэн гэж бодож байгаа боловч яг киноныхон зохиолч найруулагч нь тайлбарлахтаа болохоор энийг тийм possessed хийлгсэн муу ёрын юм ингэж тэ possess хийсэн тийм утга учиртай бол биш. Зүгээр Bear-ийн хүссэн тэр хүсэл нь одоо хэнийг эзэгнээд Никийг эзэгнээд ингээд ийм өөр одоо Bear-ийн хүсэж байгаа төрлийн Никийг болгочихсон гэсэн үг. Тэрнээс шул яг одоо ад цэтгэр Никийн одоо биеинд ороод ирсэн гэсэн үг бол биш гэсэн. Зүгээр Bear-ийн хүсэж байгаа төрлийн Никийг эзэмтчихсэн гэсэн үг. Тэгээ тийм маягаар ингэж одоо юу н тайлбарласан юм байна лээ кино зохиолч нь. Тэгээд цаашдаа болохоор хүмүүс амар ингэж хүсэж байгаа байхгүй. Дахиад энэ киноны одоо үргэлжлээ гэж гарах уу, sequel гарах уу, 2 дугаар анги гэж гарах уу энэ дэр гээд амар хүсээд одоо хүлээгээд байгаа. Тэгээ энэ найруулагч нь хэлэхдээ болохоор боломжтой гэсэн. Тэгвэл яг ингэж 2 дугаар анги гэж кино гаргах уу, эсвэл бол
нэг цуврал хийж магадгүй гэсэн хэрэг боломжтой бол яг энэ one wish willow гэдэг энэ зүйлээ дагалдуулаад ийм цуврал гаргаад анги болгоно нь өөр зохиомжтой өөр хүмүүс өөр зүйлийг ингэж хүсэж байгаагаар ингэж гаргаж магадгүй гэсэн одоо Black Mirror энтертэй адилхан тэгээ өөр ангитай гэсэн үг. За тэгээд надад болохоор манайхан би энэ киног үзээд надад юутэй жоохон төстэй санагдсан мэхээр би амар саанд гэдэг юм аа. Хэдэн онд нэлээ олон жилийн өмнө би Монголд нэг Монгол кино үзчихсэн. Хүүхэлтэй билүү нэг тим нэртэй заяа. Би буруу санджиж магадгүй. Ямар ч гэсэн нэг эмэгтэй ээж нь ингээ 20 тавдраач үлээ би энэ модад нас орчдөг. Тэгсэн чинь нэг хүүхэлтэйг олдог үлүүдээ ямар ч нэг хүсэл биелүүлдэг гэд. Тэгсэн чинь манай ээж ингээ буцаад амьд байгаасаа гэж хүсчихсэн. Тэг өгсөн хүнийг амьд байгаасаа гэж хүсчингүүд тэр ингээ муу юм болчих байгаа байхгүй. Тэгээд ээж нь хэдийгээр буцаад сэргээд амьд болчихсон ч гэсэндээ угаад нэг баг ингээ тэгээ өгцөн үнийг сэргэж гисэн болохоор нэг тийм муу юм болоод байгаа нэг амар кино байдаг. Та нар нэр тэр киног санджил хэлээрээ. Тэр кинод надад ер нь жоохон төстэй санкцыг нь утгах нь. Тэгээ нэг болж бүтэхгүй зүйлийг хүснэ. Өгцөн үнийг сэргээх гэдгийг хүсэж байгаа. Тэр чинь муу юм болчихж байгаа шүү дээ. Болж бүтэхгүй одоо ертөнцийн хуулийн эсрэг юм болчихж байгаа. Түүнээс гадна одоо энэ кинон дээр ч гэсэндээ те хүний хүслийн эсрэг зүйлийг одоо хүний ертөнцийн хуулийн эсрэг зүйлийг хүсэж байгаа үстэй. Хүнийг удирдах, өөр хүнийг удирдах, өөр хүний сэтгэл зүрхийг удирдах гэдэг зүйл чинь бол ертөнцийн хуулийн эсрэг баа штэ тий. Тэгж яагаад тийм зүйлийг өөр хүн хүсэж байгаа болохоор нөгөө хүн нь зүгээр л одоо боол болчихж байгаа гэсэн үг байхгүй тий. Тэр хүслийнх нь боол болчихж байгаа гэсэн үг юм. Тэгэд ер нь бол үнэхээр гайхалтай утгатай кино байсан ингээ бүр задлал хаар те. Тэгээд та бүхэн үнэхээр хүсэж ивэл ингээ янз бүрийн тиймэр одоо энэ киног explain гэсэн янз бүрийн тийм YouTube ч юм уу TikTok ч юм уу айгүй харагдчихлээ те. Янз бүрийн те ийм юм дэр нөгөө та нар энийг анзаарсан уу тэрийг анзаарсан уу ийм утгатай тийм утгатай гэж янз бүрээр тайлбарласан айгүй өөр гой бичлэгүүд байлаа. Тэрийг олж үзээрэй. Гэтэ үнэхээр манайхаа энэ киногс заавал үзээрэй гэж би бас амар санал болгомоор байна заяа. Тэгээд Монголд гарч байгаа үгүг мэдчихээ та нар маань те ингээд доор комент бичүүлдээгээрээ боломж ч олдвол заавал үзээрэй гэж би санал болгоё. Тэгээ үнэхээр дараагийн жилийн Оскарын шагналаас те үнэхээр бүх шагналуудыг одоо хамах ийм гайхалтай кино гарсан байна. За манайхаа өнөөдөр ингээд та бүхэндээ бас арай жоохон өөр төрлийн бичлэгийг хүргэлээ дээ. Зүгээр ингээд надад үнэхээр таалагдсан кино учраас та бүхэндээ бас ингэж ярьж өгье. Хамтдаа энэ гоё ингээд киног те биширцгээ гэж бодоод ингэж ярьж өглөө. Тэгээ хэрвээ та нарт бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээ channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За тэгээ миний Instagram account right here. Instagram дээр нь бас дагаарай. Тэр манайхаа хэрвээ та нарт ийм тэ one wish willow гэдэг ийм зүйл олдох юм бол тэг хүслээ хэлэх юм бол ганцхан хүсэл хэлэх боломжтой шүү дээ. Тэгэхээр ямар хүсэл хэлэх вэ? Тэр тухайга бас доор комментэд бичиж үлдээгээрэй. За ингээд дараагийнхаа хоб болох бичлэгээрээ дахин уулзалтлаа. Түр баяртай.